За баярлалаа үзэгчдээ. Томихоо яг энэ хэсэгт бид Монгол Улсын сангийн сайд жавхлантаа төсвөтэй холбоотой асуудал болон дөнгөж энэ 7 хоногт олон нийтийн анхаарлын төвд ороод буй нэмэгдсэн үртгийн албан татвартай холбоотой нөөтийн буцаа олголтыг нэмэгтэй холбоотой асуудлаар ярилцах бэлэн болсон байна. За орой минь хүргэе. Орой минь та бүгд. За гадагшаа альчлаар яваад ирлээ. Валютын сангийн хуралд оролцсон байна жилдээ нэг удаа. За валютын сангийнхан манай төсвийн эдийн засаг санхүүгийн байдлыг юу гэдэг үнсэн бэ? За тэгэхээр та бүхэнд орой минь төвлөлтөд орсонд баярлалаа. Тэглээ сая хэд хоног олон улсын валютын сан дэлхийн банкныхаа жилийн уулзалтанд ороод намрынхаа уулзалтанд ороод ирлээ. Авар намртай болдго юм байна. За мөн Франц улсад ерөнхийлөгчийн альчлалтай бас багтаж ингэж явсан байна. За тэгэхээр энэ олон улсын валютын сангийн уулзалт бол дэлхийн нийтээрээ энийг яг чөлөөж чагнаж идэг ийм арга хэмжээ болдог. Тэндээс одоо эх жилийн эдийн засгийн чиг хандлага улс орнууд юу хаашаа явж байна? Ямар эрсдэл байна уу? Энийг одоо давж гарахад одоо гол уриалга юу байна вэ гэдгийг ингэж харж байдаг. Тэр сүүлийн 3 жилийн нөхцөл байдлыг дүгнж ярьж байгаа. Сүүлийн уулзалтууд ер нь. За ингээд эхний 2 жил ковидтэй байлаа, дайн байлаа. Улс олон болон өөр өөрөөрөө давлаа. За Монгол орны хувьд бол бас дажгүй давсан бид. Дажгүй давсан. За бид мэдээж эрүүл мэндийн салбартаа бол одоо амжилттай давсан. Харин эдийн засгийн салбар дээрээ бол бид бүрэн давж дуусаагүй байгаа шүү. Богино хугацаанд бид одоо энэ валютын нөөцийнхөө шокноос амжилттай гарсан. За гадаад өрийн дефолтоос мөн амжилттай гарсан. За гэсэн хэдий ч одоо энэ эдийн засгийн одоо энэ боломжийг энэ өсөлтийг цаашид одоо докторжуулах нь та нарын хувьд хамгийн чухал шүү. Энэ өсөлт бол хэврэг шүү. Тэгээ энийг л одоо маш сайн анхааруулж байна. За ер нь дэлхийн нийтээр нийтлэг ийм асуудалтай байна. Манай улсын хувьд бол яг хуу бид төсвийн одоо нэлээд өрнөлтсөн алдагд бий боллоо тийм ээ 21 оноос хойш. Алдагтай холбоотой асуудал дараагийн асуудал. Тийм улс орнууд ч гэсэн адилхан. Гэхдээ шийдсэн нөр. Улс орнууд бол мөнгө хайж яваад өгөөсөр болж ирж байна. Бид тэгээгүй. Бид нүрсээ гаргасан, хүдрээ гаргасан, цэсээ гаргасан. За ингээд харин бид татаа ийм нөхцөл ийм цаг таарлаа ингээд богино хугацаанд бид энэ одоо үнэртээсээ гарсан. За энийг ярих юм бол яаж гарсан, ямар процесс явсан бол том зүйл болоо явчин те. Товчхондоо бол бид ийм байлаа гэсэн. Гэхдээ энэ биднээс хамааралтай биш, гадна талаас гадна шокноос, гадаад орчин зүйлээс хэтэрхий хамааралтай ийм эдийн засгийн бүтц учраас та нар одоо маш уламжлалтай байх хэрэгтэй шүү л гэж байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд төсөв ковидын дараах нөхцөл байдлаас тэлж байна. Дээрээс нь эдийн засгийн багтаамж гэсэн өсөж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэсэн өсөх хандлагатай байгаад байна. Иргэжилж гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өссөн дүнгээр авсан байна. Энэ яг таны хэлж байгаатай адилхан нүгэрс, зис, төмрийн өдөртэй холбоотой бид эдийн нөгөө гадагшаа гаргаж байгаа зүйлсээс холбоотой. Одоо энэ хэрвээ ямар нэгэн байдлаар дахиад нэг шок үүсгээд энэ бол эрсдэлтэй болох юм. Тэгвэл энэ эрсдэлтэй нөхцөлд 2023 оны 24 оны төсвийн төслийг одоо хуулийн дагуу 9-р сарын 29-нд өргөн барьсан байна. За төсвийн төсөл дээр тэнцвэржүүлсэн орлогоо 25.2 их найд. За нийт төсвийн алдагдал нь бол 2.1 их найдтай байгаад. Яагаад алдагдaltaа төсөв ороод ирв? За тийм. За тэгэхээр юм байна. 21 онд алдагдал маань 8.8 их найд. Хуваар бол дотоод нөхцөлтэй 12 өдөр байсан. 21 онд. Ингээд бид нар төсвийн тогтвортой хуулийн тусгай шаардлагын дагуу жил бүрийн алдагдлаа шатраатаа буулгаж байгаа. 21 онд бол одоо бид чинь ерөнхийдөө бид нар 21 оны төсөв хүлээж авсан. Тийм алдагдлаа төсвүүлж авсан байхгүй. За энийг бид нар шатраатаа буулгах ийм үүрэг аваад ийм зорилт тавиад ийм хязгаарлалтын донд ажиллаж байгаа гэсэн үг. Ингээд энэ жил одоо бид 2.8% буюу дотоод бүтээгдэхүүний одоо номинал дүнгээр бол 2.1 их найд тэр амжилттай одоо буулгаж ирж байна гэсэн үг алдагдлаа. Бид энэ тэр том урамлагдсан алдагдал, тэрэнд сурлагдсан тэр зардлыг тийм одоо богино хугацаанд энийг танаад хэмнээд одоо төрийн үйл ажиллагааг одоо цар хүрээг нь багасгах гэсэн үг шүү дээ. Тэгээд ингэж орж ирэх ямар ч боломж байхгүй. Шатараатаагаар бид нар буулгаад 2 их найд дээр ирж яана л гэж ойлгох хэрэгтэй юм. Яг нөгөө хуваараа авч үзэхэд 12-оос буугаад явсан. Одоо дараагийн жилүүдэд 2% руугаа очих зорилт тавьсан байна л тэрийг харсан. Гэхдээ нөгөө алдагдлын дүн нь буухгүй байгаа юм да. Буулгүй хоо энэ төсвийн одоо нийт зарлага нь нэмэгдээд, нийт төсвийн объем нэмэгдээд идэг. Энэ жил жишээлбэл 7.1 их найдаар нэмэгдсэн баг жишээ. За
За тэгэхээр ингэж болох хэрэгтэй. Жишээ нь Өнгөрсөн жил 1.4 их найдаа алдагдaltaй байсан. Энэ жил 2.1 болж байна. тийм тэгэхээр ийм баг дотор нутгийн 12% байхад номинал дүн 8.8 их найт шүү. 21 онд 8.8 их найт. 22 онд 4.4 их найт. Нодлон 2.4 их найт. Гүйцэтгэлээр 1.4 рүү бид амжилттай болгож чадсан байхгүй. Эрэгчл 2 их найт. Төлөвлөлт байна. За гүйцэтгэлээрээ бол мэдээж бид аль болох боломж гарвал энийг буулгахыг зорж ажиллана гэсэн үг. Энэ жил ч гэсэн мөн адилхан. Бид нар тодгол хийсний дараа 1.2 их найт байна. Энийг гүйцэтгэлээрээ нэлээдгүй бас буулгах боломж гарч ирж байгаа. Тэгэхээр төлөвлөлт алдагдлын хязгаар маань тийм гэсэн үг. Тэгэхээр хувь хэмжээгээрч буурж байгаа номинал дүнгээрч бид нар буулгаж амжилтанд ирж чадчих. За 25 оноос бол бид нар төсвийн тогтвортой байдлын хуулиар төсвийн алдагдал 2%-аас доошоо цаашаа доктортой байх ёстой гэсэн ийм хязгаартай. Тэгэхээр 25 энэ яг шатараатай энэ бууралтаараа бид нар 25 онд бол нэлээд төсвийн алдагдaltaгүй хийх тийм суур боломжууд бүгдэж ирж байна гэсэн үг. Одоо бас шат харалтай явж байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Төсөвтэй холбоотой өргөн баригдсны дараа за ер нь бол юу яадаг юм аа? Сонгуулийн жилийн өмнө бол ямар төсөвтөр бол сонгуулийн жилийн төсөв болсон гэдэг хардлага явдаг. Нөгөө талд нь бас нэмэгдсэн байгаад байдаг. За энэ жил өнгөрсөн жилээс 7.1 их найдаар нэмэгдээд ороод ирлээ. Нэмэгдсэн шалтгаан нь юунд бай? За тийм. За энэ яг чухал асуулт. Гол асуулт руу орж байна гэж ойлгож байна тийм. За тэгэхээр манай улс маань өөрөө хэлж байна, эдийн засаг маань хэлж байна. 2020 оны 2 сард манай засгийн газар үйл ажиллагаа эхлэхэд 36 их найдтай ийм эдийн засаг хүлээж авсан. Дотоод нутагт маань хойд нь 74 их найд болгож байна. Хоёр дахин хэлж байна гэсэн үг. За 36 их найдтай багт манай төсөв 17 их найд байсан. Нөгөө 13 их найд буюу дотоод нутагт түүнийхээ бид нар мөн л 33, 34, 35 энэ харьцаан дээр байсан. Эрэгчл 35% харьцаан дээр байна гэсэн үг. Тэр дотоод нутгийн тэлгэж байгаа гэдэг тэрийг дагаад зогсгүй өсөлт бол байхгүй. Энэ эрсдэл талаас харах юм бол ер нь 3.1 гэсэн юм харьцаан дээр барьж ирж байгаа. Яг 7.1 их найдын өсөлт нь яг юун дээр жишээлбэл ямар жилүүд дээр орж байна? За тийм. Тэгэхээр хоёул эхлээд ямар ч үсэн эрсдлийн хэмжээнд дотоод нутгийн түнтэй параллел өсөж байгаа юм байна. Параллел өсөж байгаа юм байна. За тэгвэл өмнөх жилээс зөрүү нь юу байдаг гэдгийг хөрөнгө оруулалт дээр юм уу, зардал дээр юм уу? Тэгэхээр яг номинал дүнгээрээ 4.9 их найд бай. 4.9 их найд. За тэгэхээр төсвийн сонгуулийн жил учраас баахан хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн. За нэг баахан дутуу барилгатай сонгуулийн дараа үлдэх нэ гэдэг ийм хардлага явдаг, ийм шүүмжил явдаг. За тэгвэл энэ 4.9 их найдыг чинь 65% нь шүү. 65% нь цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл байна. За тэгэхээр энэ мань 2.9 их найд гэсэн үг. За энэ мань ямар тоо гэхээр сая бид 7 сарын 1-нд тодтол хийсэн тийм ээ. Тодтол хийхэд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд 1.4 их найдыг зарж авсан. 1.4 их найд. Тэгэхээр өөрөөр хэлбэл 7 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл хагас жилд 1.4 их найд. Бүтэн жилээр хойдонд тавихаар чинь 2.9 их найд болдог. Тэр нөө 4.9 чинь 65% нь ингэж тайлбарлаж. За цаана үлдэж байгаа 20% нь шууд хэд хэдэн хууль өөрчлөлт шинэ хууль гарсантай холбогдуулаад шууд хуулийн залтаар механик энэ урсгал зардлын нэмэгдэж байгаа. За тухайлбал нийгмийн татвар. Нийгмийн татварын багц зүйл балагдсантай холбогдуулаад 485 тэрбум төгрөг шууд механикаар зардал дээр урсгал жилийн юун дээр орж ирсэн. За жишээ нь тэн дээр ингэж байгаа. Энэ дээр тоо харж байгаа юм. За энэ дээр жишээ нь ингэсэн. Ингээд хамгийн нэгдүгээр жишээ нь нүглийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эцэг нь харж ивэл 100% төрөөс нийгмийн дадлага шимтгэлийг нь нөгөө малчтын юу орсон байгаа юу? Малчтыг орсон байгаа. За дээрс нь 7-5 болгосон орж байгаа. 2%-ийг мөнгөжүүлж байгаа орж байгаа. Ингээд үз. За ингээд тэр чинь ийм байхгүй. Хамгийн нэгдүгээр өргөлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харж байгаа эцэгүүдэд төрөөс нийгмийн дадлага шимтгэлийн 100%. За нөгөө 7 жилийг 5 жил болгож байгаа. Малчтын 50%.
За одоо нийгмийн дадлага шимтгэлийн 2% ирчлээс мөнгөжүүлж эхлэх ёстой гэсэн хуулиар ийм мөр өгсөн. За мөн өөр бусад 8 одоо жижиг ийм бас ийм урсгал зардал суух ёстой зардлууд байна. Энэ бүгд нийлээд за тэр 2% бол хамгийн өндөр шүү 230 тэрбум байна. Нийлээд 480 тэрбум, 5 тэрбум төгрөг урсгал зардал шууд нэмэгдэж байна. Нөгөө нэг 2.9 төр чинь нэмэх нь ингээд 485 тэрбум төгрөг ингээд 3.5 их нийт ингээд болж байна гэсэн үг. За чинь өгшөө өөр одоо боловсролын хууль дээр хэд хэдэн залтууд нэмэгдсэн. Хамгийн том залт нь жишээ нь багш нар 5 жил тутам 6 сарын нэмэгдэл авдаг гэсэн бол энийг 3 жил болгож байна. Энтэй холбогдуулаад хэрэгжил одоо 3 дахь жилээ болж байгаа багш нар шууд аваад хэлнэ гэсэн. Тий 5 жилүүд нь бол аваад авч байгаа гэдэг. За дээрэс нь нэг багшийн нэг хүүхдийг одоо шаардлага хангасан нөгөө төрөмчөнд дээд юунаас үгүй төрөмчөнд биш шүү нөгөө жигсаалтанд орсон сайн сургуулиудаас тэнцсэн бол одоо 400%. За зардал өссөн шалтгааны ерөнхий ойлголоо. За хоёул нэг голомж дутуу. Энэ дотор нөх хөрөнгө оруулалтын зардал маань 4.9 их найд дотор чинь 300 тэрбум л байгаа. 300 тэрбум л байгаа байхгүй. За. Тэгэхээр 300 тэрбум гэдэг чинь өөрөө энэ жилийн одоо урсгал одоо зардал өссөний ерөөсө 6% л гэсэн үг. Иргэжил 2.9 энэ жил 2.9 их найд байгаа. Иргэжил 3.3 их найд. 300 тэрбум төгрөг одоо төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж гарч ирж байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө сонгуул руу чиглэсэн хэтэрхий үргэлгэн ийм одоо урсгал зардал мөрөнгөний зардал бол энд байхгүй гэж харж байгаа. Хэрвээ тэх юм бол төрөний таны яг хэлдгээр бидний эдийн засгийн өсөлтөө одоо инфляци дараа нь одоо дахиж өдөөсөн эдийн засгийн өсөлтөнд дахиад нөгөө одоо инфляцтай хэдүүлээд бодит өсөлт байхгүй ийм л чөтгөрийн тойрог явж байна. Харин ч энийг бид их зөв тооцоолж энийг одоо урьдчилан сэргийлж энэ яг юм бодит өсөлт гаргасан бодиттой орлогоор бодиттой зардлаас хангуулж ийм л төсөв барьж байгаа гэсэн. За дээрэс нь иргэжил одоо шин тэр нийгмийн даатгалтай хууль багс хууль дотор байна. Тэн дотор ч мөр ийм залт сууц байна. За одоо ингээд итгэл зүйрээр нэг удаа тэтгэврийнхаа тохиргоог хийгээд за энэс цааш жил болгон ямар нэг хил амгүй та нар инфляцтай уялдуулж нэмж ягараа гэд ингээд хуульчилсан. За энэний дагуу ингээд бид хойтон инфляцийг одоо 10 дотор гэж үзээд 10% ямар ч төсөөлөд ингээд оруулчихж байгаа. За гэхдээ энийг бас 1 сарын 1-ээс гэж эдийн засаг хамаагүй халаахгүй. Сая чинь бидний 8 сард нэмчихсэн шүү дээ. Гэхдээ 3 сарын дараа бид нэмэх юм бол энэ нэмэлт чинь эргээл ноёролтын инфляци өдөөгд нэмсэн биш инфляци өдөөж яад чөтгөрийн рүү яваад орж байна. Тэгэхээр ядаж хагасчил ийм цалингийн эффектийг гаргаж чагаад 4 сарын 1-ээс 10% нэмж тавьж байгаа шүү. За 4 сарын 1-ийг бол тэг тооцож гаргаж байна. Тийм тэтгэврэн байна, цалин ингээд бүгд л ингээд. Яг таны тайлбар дээрээс нэг олон нийтийн яриад байгаа судлаачд яриад байгаа сонгуулийн төсөвтөө баг яваад очиж байгаа юм шүү гэдэг. Тэр би нэг дэлгэцэнд нэг юм бэлдсэн. Хоёул энд нь анхаарлаа хандуулдаг. За сая таны хэлдэг цалин тэтгэвэр нийгмийн даатгалын нэмэгдэл 881 тэрбум. Энэ 881 гаруй нийт 4 хүнд хүрнэ. За энэ бол цалин төрийн албан агчийн цалин тэтгэвэр цалин болон тэтгэвэр нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэмэгдэл. За сая таны хэлдэг нэмэгдчихэд байгаа тэр өнгөрсөн жилийн төсвөөс нэмэгдэж орж ирсэн байгаа дүнгийн ихэнх хувийг энэ болон өнгөрсөн жил энэ жил хуулиар батлагдсан тэр нийгмийн даатгалын багц хууль мачтын тэтгэврийн даатгалыг 50% төрөөс даахтай холбоотой бараг 70 орчим хувийг нийцлэгч штэ. Бид одоо энийг ингээ эргээ хараад үзвэл 2020 онд Монгол улсад 2 сая сонгогч байсан. 2020 оны их хурлын сонгуульд 1.4 сая сонгогч санал өгсөн байна. За энэ би зөвхөн энэ дүнгээр нь бодсон байгаа шүү. Энэ дүнгээр нь бодоход санал өгсөн хүмүүсийн 50.9%, санал өгөх хүмүүсийн 49.3% байна. За энэ дээр би тэр 300 мянган малчныг нэмээд тэр багш нарын асуудлыг нэмээд ороод ирвэл за энэ бол сая гарах нэ. За ийм учраас цалин тэтгэврийн нэмэгдэл болон одоо дөнгөж сая их хурлаар батлагдаад гарчсан байгаа тэр нийгмийн даатгал, малчтын нийгмийн даатгалтай холбоотой зүйлийг Монгол Ардын намын эрх баригчид сонгуул өгдөж хийгээд байгаа юм шүү. Нэг. За ингэж нэмээд байгаа нь нөгөө дундаж давхаргынханд нөгөө ажил хийгээд нийгмийн даатгалаа шударгаар төлөөд бүх татвараа төлөөд явж байгаа хүмүүс яг энэ нэмэгдэл нь очихгүй байгаа юм л да. Тоо хэмжээнд дээр бол нэмэгдээд байна болж байна. Гэхдээ авдаг байсан үнэ давхар өсөд. Энэ зохицуултаа нэгд яаж хийгээд байгаа. Хоёрд одоо ийм учраас сонгуультай холбоотой төсөв болчихвоо гэж хараад байна. Миний өнцөг бол. Та энэ дээр юм байна. Тийм. За. Тэр үл энийг ингэж харах хэрэгтэй.
сүүлийн 3 жилийн хугацаанд одоо бид цалингаа тэтгэвэр хэмжээ дөрөвтэй нэмж чадаагүй. За өмнө нь бол 19 он. За боломж байгаагүй. Дор хаяж 6%-аар 7%-аар 8%-аар нэмж ирсэн. Жил бүр. Ингээ сүүлийн 3 жилийн тасалдсан. Гэтэл нөгөө талдаа бид нар инфляц ямар хүчтэй нэрвдүү ямар хүчтэй цохил тавав тийм ээ. 14 хүрсэн шүү. Тийм тэгэхээр эн чинь манайд ерөөсөө яг одоо 14 15 16. Тэгэхээр яг өрхийн орлогын түвшинд бол маш хүнд цохил тавсан. Тэгэхээр энэ жил бид одоо анх удаа 33 жилийн хугацаанд төсвийн одоо орлогынхаа давсан хэсгээр тодтгол хийлээ. Тодтгол хийхдээ энийг хамгийн ихний ээлжинд яг цалин тэтгэврээр одоо дамжуулж одоо хүн амынхаа одоо өрхийн орлогын түвшинд нь одоо оруулж өгөх ийм бодлого бид барьсан байна. За энийг заадвал одоо хойтон хоёлаа сонгуул болох нэ. Сонгуулийн төсвөөд хартчих вэ. Энээс илүү боломжтой цалингаа нэмэхэ болио. Дандаа байшин бариад яа гэвэл яах вэ? Харин ч эсрэгээр энийг цаг хугацааны хувьд инфляцтай яг бууж явах төвшөнд мөнгөний бодлого бас зөөлрөөгүй хатуу байх энэ цаг мөчтөр сая 7 сарын 1-нд одоо 8 сараас эхэлж нэмсэн гэсэн үг. За дээрэс нь одоо хойтонг бид нэг оронтой тоонд орох тэр инфляцийн түвшинг хүлээж ийн гэсэн үг 4 сарын 1-нд. Монгол банк эдийн засгийн хөгжлөөс гаргаж байгаа прогнозоор бол 24 оны одоо 2 дугаар улирлаас зорилттой түвшин рүү орж ирнэ гэж байгаа. 6% нэмэх асах 2, 8% рүү орж ирнэ гэсэн үг. Тийм тэр цаг хугацааг хүлээж иж энэ одоо цалингийн 10% нэмэгдлийг бид хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр төсөв мөнгөний бодлого бид яг уялдах цэг гэдэг маань өөр. Төсөв мөнгөний бодлогыг уялдуулах ёстой гэдэг хүмүүс ингээд ерөнхий их ярьдаг. Уялдуулах ёстой цэг маань өөрөө энэ. Яг мөнгөний нийлүүлэлт талаас. Ингэж бид нар хамгийн одоо бага инфляцид нөлөөтэйгээр ийм одоо төсвийн зарлага яг зорилттой бүлгэрүүг нэмж байгаа нь. Одоо манад ингэдэ ер нь сая орчим хүн цалингийн системээр цалин авдаг. Одоо одоо бүртгүүлээд гэсэн үг шүү дээ. За энэ дотроо одоо бид 200 мянган төгрөгийн албаагч, за 40-50 мянган төрөмч үйлдвэрийн газрууд дээр байдаг гэсэн үг. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа л албан хаагчид болон одоо тэтгэвэр авч байгаа 500 мянган ахмад наснууд, за нэмэх нь одоо халамж авч байгаа иргэд, за мөн хүүхдүүд гээд за ингээд 881 мянга одоо тонн болж байна гэсэн. Тэгэхээр энийг би сонгуультай холбоотой гэж огт үзэхгүй. Би дахиад хэлээд сонгуул болгож байгаа хэдүүл энийг тэгвэл бүгд энийг одоо төсвийнхээ энэ боломжийг юм зарцуулах. Алдагдлаа бууруулах зарцуулах бол алдагдлаа бид нар өөрөө л гэж. Тийм алдагдлаа бид нар бууруулж байгаа. Алдагдлынхаа яг зохистой хэмжээнд нь тооцоолсон хэмжээнд бууруулж байгаа байхгүй. Энэ боломжоо бариад ард иргэдийнхаа одоо энэ засгийн аюулгүй байдалд нь зориулах энэ боломжоо гаргаж ирж ийм зохицуулт хийж байгаа маань өөрөө энэ. Ер нь бол төсвийн нэг төгрөг болгон зохистой хэмжээнд байж чадвас эдийн засгийн өсөлтийг, эдийн засгийн хөгжлийг байнга дэмжиж идэг. Урсгал зардал нь ч тэр, хөрөнгөний зардал нь ч тэр, гадаад зэт тусламж ч тэр. Одоо энэ урсгал зардал бол худалдаа авалтыг дэмжинэ. Энэ худалдаа авалтыг дэмжснээр одоо бараа эрхлэлт сайжирна, эдийн засгийн эрхлэлт сайжирна, үйлчлэгээ одоо үйлчлэгээний салбарыг одоо энэ дөр бол эрс дэмжлэг болж ирж байна. Хөрөнгө оруулалт бол шууд барилгын компаниудад дэмжиж байна. Барилгын компаниудад дэмжиж 30 мянган хүний ажлын байрыг тогтмол байр даатгалж байгаа жишээтэй. Тэгээд барилгын компаниудад дэмжин тэд чинь худалдаа авалтаараа дамжиж маш олон компаниудыг дэмжиж байна. Гадаад эндээс тусламж дагаад бас бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Тэгэхээр ерөөсөө төсвийн нэг төгрөг болон эдийн засгийн өсөлтийг бий болгож идэг. Энийг тэгтээ зөв харьцаагаа барих хэрэгтэй. Тэр дараагийн инфляцийг өдөөж болохгүй. Яг нэмж болно. Тийм нэмж болно. Боломжтой хэмжээнд байх хэрэгтэй. Инфляцаа та бүхэн тооцоолоороо. Тийм инфляцаа тооцоолох. Саяын нэмэлт бол ер нь бол инфляцтай идэгдэх тал руугаа орсон гэдэг шүүмжүүд бас яваад байна. За нэг хоёр төсөвт хилээд ороод ирлээ. За Монгол банк болон одоо засаг хоёр сангийн яам хоёр бол одоо уялдах ёстой гэж яригддаг юм. Төсөвт хилээд ороод ирэхээр Монгол банкны мөнгөний бодлого ер нь яаж явах вэ? Та одоо Монгол банкнд ирсэн. Тийм. Бодлогын үгээр ингэх юм байна. Тийм ер нь Монгол банкны яг зорилттой асуудал нь өөрөө инфляц. Төгрөгийн худалдаа авах чадвар гэсэн үг тийм ээ. За тэрнийг одоо бол зохицуулт хийдэг л хэрэгсэл нь бол мөнгөний бодлогын хэрэгсэл. За тэгвэл энийг хөндлөнгөөс
Үүмэлж орж ирэх ямар одоо бодлогын шийдвэрүүд, бодлогын алхмууд гарч ирэх нь мөнгөний орчинд ямар одоо өөрчлөлтүүд гарч ирэх нь гэдгийг л одоо хариу үйлдэлүүд ээж томооглоо. Тэр мэдээж одоо төв банк талаас бол мөнгөний нийлүүлэлтээ харж байгаа. За төсвийн зардлага, эргэлтэнд оруулах одоо өрөнгүүд нэмэгдэх нэ. За тэгвэл энэ маань өөрөө мэдээж одоо инфляц дээр сөрөг дарамт авчирна эрэлт талаас. Тэр ойрын хугацаанд бол мөнгөний бодлого талаас одоо зөөлрүүлэх, бодлогын хөв бууруулах орон зай бол байхгүй. Тэгээ ойрын хугацаанд одоо ойрын 2 улиралд шүү. Одоо энэ орны 1-р 4-р улирал, эх оны 1-р улиралд бол ийм орчин байхгүй. Гэхдээ байлгах чинь гэд бид бодлогын хөвгөө бууруулад инфляц алдаж болохгүй. Эсвэл инфляц алдахгүй бодлогын хөвгөө одоо буулгамаар байна гэд ард иргэдийнхаа одоо цалин тэтгэвэр тэтгэмжийг 4 дахь жилд нь бид нэмэхгүй байж болохгүй шүү дээ. Ингэж тэр одоо энэ өндөрлийг тэгж одоо ард иргэдийнх бүсийн чангалж тэр эцсийн түвшинд нь авчиж байгаа. Төрийн албаагч. Тэгэхээр энэ бүгдийн яг хамгийн тохиромжтой уулзуур цэг дээр л бид нар төсөв мөнгөний бодлогыг уялдуулна гэдэг нь өөрөө юм. За жишээлбэл төсөв мөнгөний бодлого одоо уялдсан хамгийн сонгогдсон жишээ, хамгийн сүүлийн том жишээ гэх юм бол өнгөрсөн оны жилийн эцэст байна. Өнгөрсөн оны жилийн эцэст одоо мөнгөний бодлого хатуу байсан, одоо ч хатуу байна. Энтэй уялдуулж бид нар ямар шийдвэр гаргасан байвал одоо 3-4 улиралд манай төсвийн орлого нэмэгдсэн. Тэр үед бид тэрүүгээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмж болох байсан. Нэг их нэр дээр нэмэгдсэн. Төсвийн орлого давж байсан шүү дээ. Нэг их нэр дээр шүү. Өөрөлдвөл бид нар хуульчилсан алдагдлын дүн маань 2.4 их нэтийг бид нар 1.4 болгож бууруулж чадсан. Өөрөлдвөл нөгөө мөнгө хумих хатуу бодлого явж явах үед энтэй төсвийн бодлогыг нийцүүлээд давсан орлого шууд алдагдaltaа юмсан. Мөнгөний зүйлд хийгээгүй гэсэн. Энэ бол яг одоо төсөв мөнгөний бодлого уялдж байгаа хамгийн сонгодог бүгд хамгийн одоо том. Яг миний асуух байгаа асуулт одоо ингээд олон нийт төрийн албаагчид, малчид гэдэг анхаарсан тэтгэврийн нэмэгдэл тэтгэмж нөгөө халамж хүртэх ёстой иргэд рүү чиглэсэн өөрчлөлтийн нэмэгдлүүдийг хийж байгаа юм байна. За энэ дээр нэг авууштай зүйл нь инфляцтай уялдуулж байгаа юм байна. Аж ахуй нэгж жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн дэмжлэг энэ удаагийн улсын төсөвтөр яаж авах? Дөнгөж сая таны хэлдгээр төсөв дэлээ гараад ирэхээр мөнгөний бодлого хатуурна. Мөнгөний бодлого хатуурахаар нөгөө банкны хөв чинь буухгүй. Банкны хөв буухаар аж ахуй нэгжийг одоо авч явж байгаа бизнесмен бол цалингаа нэмэх үү? Банкны өндөр хүүгээ төлөх үү? За эсвэл бүр хаалгаа барих уу очих юм шүү. Төсөв дээр ямар зүйлүүд орж ирсэн бэ? За зөв би хамааж хэлээ. Тэгэл багт хариулах. За ийм юм байна шүү. Бид түрүүн бас хэллээ. Хэрвээ бид зөв удирдах, зөв зохистой нөхцөлтөө менежмент хийх юм бол төсвийн нэг төгрөг болгон эдийн засгийн хөгжлийг дэмжиж идэг. Үйлдвэрлэгчээс дэмжин, худалдаа авагчаач дэмжин, халамжийн хэсгээс дэмжин. За энэ тэгвэл яаж гээд тийм. За энэ ард иргэдийн маань одоо өрхийн бодит орлого нэмэгдэнэ гэдэг нь худалдаа авалтан сайжрна гэсэн үг. За худалдаа авалт сайжрна. Худалдаа авалтаар дамжаад үйлчлэгийн салбар дээр нь маш том дэмжлэг болж өгдөг. Цалин тавилаа. Одоо жишээ манай дарханд маань төгөлгийн цалин тавихад нэг хэсэгтээ одоо бараа үйлчлэгээний борлуулалт маш сайжирдаг. Яг тэрнтэй ажиллах ингээд бид одоо ингээд жилийн эн чинь 4.9 их найдаас чинь зөвхөн цалин тэтгэвэр тэтгэмж дээр 3 их найдын тавьж байгаа. Энэ хэмжээгээр худалдаа авалт сайжирна гэсэн үг. За энэ худалдаа авалт талаас нь за үйлдвэрлэл талаас жишээ нь одоо энэ хөрөнгө оруулалт бол балан компаниуд, балан салбарыг маш сайн дэмжинэ. Балан салбараар дамжуулаад одоо худалдаа авалт, балан салбарын бүх худалдаа авалт, балан салбарт ажиллаж байгаа ажилтны албан агч нарын хөдөлмөрийн байрыг маш сайн хадгалдаг. Ингээд хөрөнгө оруулалт талаа. За мөн урсгал зардал талаас жишээ нь одоо бослын салбарч бай, эрүүл мэндийн салбарч бай, энэ нүгээр дамжуулж дандаа нөгөө яг бодит эдийн засагт оролцогч нарын одоо бизнесийн татвар орчныг дэмжих, ажиллах энэ боломжуудыг бүх талаар нь дэмжиж идэг ийм одоо бодлого маань ер нь дамаа авахаараа бодолтой авагч тэр аж ахуй нэгжүүч тэр ер нь энэ өрөөгөж ноцгоо. За тэгэхээр энэ ингээд дутуу шүү. Одоо жишээ нь ийм за энэ бол ингээд яг төсөв төрөөс ингээд шууд нөлөөлж байгаа юм. За тэгвэл бид одоо эдийн засгийнхаа аюулгүй байдал шин сэргэлтийн бодлогын хүрээнд бид нар 6 сэргэлтээ тодорхойлсон байгаа тийм ээ. Хамгийн нэгдүгürt одоо эрчим мөж бомбын сэргэлт аж үйлдвэргээд за ногоон сэргэлт гээд. За тэгвэл энэ сэргэлтүүд маань өөрөө энэ бодит эдийн засаг баялаг үйлдвэрлэгчнийг хамгийн сайн бодитоор дэмжих
ийм эдийн засгийн ийм дэд үтс суурьуудыг тавьж цааш нь одоо улам хөгжүүлж өгч гинэ гэсэн үг. За эх жил эрчим хүчний сэргэлт, эрчим хүчний салбар дээр хамгийн том хөрөнгө оруулалттай жил болно. 1.1 их найд. Хүмүүс зөвхөн одоо төсвийн номон дээрээс төсвийн зарцуулалт, төсвийн санхүүжилтээс хараад байгаа. Гэтэл тэрэн дээр чинь нэмэх нь гадаад зээл тусламж ингээд дүнг тавихаар эрчим хүчний салбар хамгийн том гарч ирж байгаа. Эрчим хүчний салбар маань өөрөө нэг төсөл нь ихэд одоо 50 сая доллар, 90 сая доллар гэдэг маш том. Тэр төсвийн санхүүжилтээр бид нар чадахгүй. Тэрнээс биш бид нар сургууль цэцэрлэг энэ юмнууд бол бүгд нь барьж сурчлаа шүү дээ. Тэгэхээр энэ том дэд үтсийн санхүүжилтүүд бол гадаад зээл тусламжаар л ингэж хийгээс өөр арга байхгүй. Жишээ нь хойдон эрчим хүчин дээр одоо бид чинь нийт эрчим хүчний хэрэгцээний 80% л дөнгөж хангаж байна. 80%. Цаашаа энэ улам өснө нэмэгдэн бомбын сэргэлт, ажил төрийн сэргэлт хийхин тулд эрчим хүчний сэргэлт хийхгүйгээс бид ямар ч боломж байхгүй. Орон сууцчлах төслүүд тий. Тэгвэл одоо хоёулаа яг ярианыхаа гол үнцгийг дахиад төсвийн алдагдaltaй холбоотой зүйл рүү оруулж ирээ. За би төсвийн алдагдaltaй холбоотой бас нэг дата бэлдсэн байгаа. Хоёулаа дэлгэцэн анхаарлаа хандуул. 2012-оос 2024 оны байдлаар төсвийн нийт алдагдал 22.5 их 80 төгрөг болжээ. Энэ бол одоо өнгөрсөн жилийн манай улсын нийт төсвөөс 2.5-аар их. Одоогийн төсвөөс бол маш бага дүнгээр бага байна. За 2012 онд 1.1, 2013 онд 224. За ингээ 887, 1.1, 3.6, 1.7 зөвхөн 2018 онд алдагдал руу ашигтай гарсан 3 тэрбум. Тэгээд 756. За энэ 2020 онд за энийг бол яг ойлгож байна. Ковидтэй жил асуудал хаана байсан учраас 4.5 байна. За 2.9, 2.3, 1.4 одоо 1.1 2.1 гэж. За ийм хэмжээний алдагдлыг бид бүхэн ингээд номинал дүнгээрээч бай, төсвийнхөө ерөнхий харьцуулсан дотоодын нийт бүтээгдэхүүнээрээч бай, төсвтэй харьцуулсан ч буулгах тэр зорилттой бариад байгаа боловч мөнгөн дүнгууд бол их байгаад байна. За төсвийн алдагдлыг яаж одоо нөхдөг вэ? Та одоо манай үзэгчид тодорхой тайлбарлах. Маш ойлгомжтой тайлбар. За тийм. Тэгэхээр энэ тоонууд дээр нэг бол тэгээ энэ ийм шүү. Одоо та ингээд гаргасан бол бүр их ойлгомжтой. Энэ алдагдлын цаана төсөв нь ямар хэмжээтэй байсан бэ? Төсвийн дүн юу? Төсвийн дүн дээрээс нь энэ төсвөр ямар эдийн засгийг хөгжүүлж бий болгосон бэ гэдэг дотоод нөлөөд нийт дүнгээс харах хэрэгтэй. Тэгвэл яг энэ хэмжээгээр бас ингээд нэмэгдээ явсан байна. За дээрээс нь сүүлийн хоёр багныг ойлоо. Хоёулагийн фокуслах юм нь алдагдлын дүнг мөнгөн дүнгийн багасгах тал руу яаж явах вэ? Угаасаа энэ бол бид бүхний зорилт мөн үү? Харин би тэрийг тайлбарлах гэдэг л да. За хоёул сүүлийн хоёр баган дээр. За фокус. 1.4 гэж штэ. Тийм ээ? Энэ одоо өнгөрсөн энэ 1.4 юм байна. Энэ гүйцэтгэлэр шүү. Төсвөлснөрөө бол энэ чинь 2.4 байсан. Бид нар нэг их нийтийн давсан орлого олоод тэрүүгээр алдагдлаа бууруулж харж чадсан. За энэ та одоо энэ дээр та энэ дотор юуг орхичлоо? 23 орхицсан байна. 1.4 чи 22 оног байхгүй 23 орхицсан байна. Тэгээ шууд 24 тавьчихсан байна. За би танд хэлье. 24 оны 2.1 бол 1.4-өөс бага гүйцэтгэлтэй гарч ийм бүрэн боломжтой. Өөрөлдөл бид нар төсвөөс давсан орлогоор одоо алдагдлаа бууруулад одоо энэ номинал дүн нэлээд багасах боломжтой. За энэ жилийн бол ялангуяа бид 1.4-өөс доош бүр 1 их 80-аас ч доош нь оруулах ийм боломжтой болж ирж байгаа. 7 сарын 1-нд бид төсвийн тодглоо хийхэд 8-9 сард тэр төсвийн орлого маань яах болов гэж би дотроос их ажил санаа зовж ирсэн. Зарим тундаач уу яг бидний төлөвлөж ирсэн за зарим талаар төсвийн орлогоос тавж биелэх хандлагатай байна. Тэгэхээр эх 11-12 саруудад ингээд доктортой явах юм бол бид нар энэ жилийнхаа төлөвлөсөн алдагдлыг мөн бас нэг их найд орчмоор бүрэн боломжтой. Энэ алдагдлыг одоо яаж хөгжүүлэх вэ? Тэгэхээр энийг л нөгөө мөнгөний бодлоготойгоо уялдсан төсвийн бодлого гэж хэлээд байгаа шүү. За энийг бид хэд хэдэн их өсвөрөөр дээр одоо санхүүжүүлж ирсэн. Практикта за мэдээж гадаад тусламжаар за мөн одоо бид өөрсдөө дотооддоо одоо төрийн бонд гаргах эсвэл шууд төрийн сан дээрээс санхүүжилт үүсгээд тэндээ өөрөө өрөмтлүүлээд явах гээд хэд хэдэн боломжууд өнгийн менежмент хийж үү. Ер нь үр зээл рүү орох. Нэг үнэс болцоод энэ ер нь бол энэ манай өрийг нэмэгдүүлнэ л гэсэн үг. Тийм. За энэ жилийн хувьд гадаад бондын болон дотоодын зээл нийтдээ 1.1 их 80 төгрөг байх шиг байсан. Өнгөрсөн жилийн хувьд ч гэсэн бас л энэ анзааны мөнгнүүд байгаад байна. Тэгээд одоо гол асуух гээд байгаа нь энэ алдагдлыг багасгах гэж яг таны хэлдэг шиг
бид бүхэн өрийн дарамтаасаа нэмэгдэх юм биш үү? Төсөв томорж гин болж гин те эдийн засгийн чадамж сайжирч гин дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгаа учраас томрлуу яах вэ? Эдийн засгаа идэвхжүүлэх яах вэ? Энэ алдагдлыг л эрхчлүүдийн төсөвд за магадгүй эрхчлийг бол хийж мэдхгүй юм байна. 2024 оны сонгуулийн дараа ямар парламент бүрдэх вэ гэдгийг мэдгүй байна. Гэхдээ л их хурлын төлөөлөл сангийн сайд яг энэ төсөв эдийн засгийн холбоотой асуудлыг маш их анхаардаг хүний хувьд энийг болох тал дээр л анхаарч өөрчилж гэж хүсмээр байна. Тийм энэ бол одоо таны хүсэлт миний ч туйлын зорилго байна. Тийм миний ч туйлын зорилго багасгаад явж. Ер нь бол манай төсөв сүүлийн жилүүдэд бол ер нь л их зэгцтэй, нэлээд томтой ийм болж байгаа. Ил тод болж байна лээ. Би одоо ямар ч мэдээллийг харахад бол ороод харж байна. Ил тод болж байна. Дээрээс нь бид нар төлөвлөлтөн дээр хуулийн эрх зүйн реформууд бас их сайн хийж чадсан. Тэрнийхээ хүрээнд бид нар ингэж явж ирж чадчихна. За одоо тухайлбал хамгийн өндөр өрсөлдөлтөд явдаг манай гадаад төсөлмж байна тийм гадаад өрийн асуудал. Энэ дээр бид нар одоо дунд хугацааны стратегид 3 жилээр улсын хурлаар төлөвлөгөө гэрийн даалгавраа батлуулаад явдаг болсон шүү дээ. Одоо ингээд бид нар яг тэрнийхээ хүрээнд маш салгууттай сайн явж байна. За мөн одоо хамгийн их өмөлдөг төсвийн хөрөнгө оруулалт байна. Хөрөнгө оруулалтын дээр бол одоо өмнө одоо зураг төсөв тэзүүгүү нэг дүн тавьждаг араас нь зураг төсөв нь орж ирээд тэгээд нөө төсөв нь өөрчлөлт. Тэгэл олон жилийн нүргэлжлэг тийм юм байхгүй болсон. Энэ жил одоо энэ жил сая бид нар аудитын дүнэлтийг авлаа. Энэ жилийн өргөн барьсан төсөв дотор зураг төсөвгүй нэг төсөл байхгүй. За нөгөө өмнө одоо зураг төсөвтэй байсан ч гэсэн одоо ингээд баг 10%-аад амсуулаад тавьчихдаг байсан бол тийм байхгүй. Яг төсөв хуулиар дагуу дээдл нь 3, за 2%-аад ингээд тавьсан баг. Энэ жил сая ингээд нодон орон нутагт явсан нөгөө иргэдийн оролцоотой санал асуулга авсан юм байна. Одоо юу гэдэг бас энэ шүмжил гарна шүү дээ. Хэрвээ иргэдээс асуугаад та нар юм барьчихдаг байсан барьчих юм бол төсвийн хөрөнгө оруулалтын бодлого гэж ямар сонголттой холбоотой гэж хардаад байгаа зүйл чинь ийм энэ зүйл дээр л. За тэгвэл бид хэрвээ төсөв зохиочдөг бол энэ чинь ингээд ингийн юм шүү. Би ч гэсэн эндээ нэг ийм зам тавиулаад энтлийнхаа байшингаа болонд нэг соёлын төв бариулаад ингмээрээ нэг төсөлтийг өгнө шүү дээ ер нь. Тийм. За тийм. Тэгэхээр яг тэр нь ийм очт юм аа. За бид хүмүүс гайхдаг одоо танасаа ингээл 21 аймгаар тойроод маш их иргэдийн санал аваад маш их амлалт аваад бүгднийг багтаагаад тэгсэн мөртлөө өсөлт нь ерөөсөө ингээ 300 тэрбум яаж багтааж байгаа. Тэгэхээр энэ ийм юм байна. Бид төсвийн хуулиар маш сайн цэцгэлбаттай барьсан. Тэр нь юу вэ гэвэл одоо ингээд чинь энэ жил 11 сарын 15-нд төсөв батлагдаад маргааш нас нь л ерөөсөө хойдонгийн төсвийн бэлтгэл ажил эхэлдэг. 6 сард систем хаагддаг. Одоо төсвийн ерхий загчнаас санал аваад систем хаагддаг гэсэн үг. Одоо яам болгон өөрөөсөө бодлогын чиглэлээр хийгдэг бүтээн байгуулалтын ажлууд нь. За энэ жил яг л тэгсэн. Яг тэр зүгээр яваад сая 8 сард бид нар одоо аймаг дээр тойроход төсвийн ерөнхийлөн захирагч нараас аймгийн засаг дарганараас аймгийн иргэд болохоос тэндээс бүх саналууд нь ирсэн. За тэрийг бид ингээд фильтрт нь шүүн. За тэзүүг бол уучлаарай. Шаардлага авахгүй системээр цаашаа ч явахгүй. Ингээд зураг төсөв нь бэлнэ үү? Газар нь бэлнэ үү? Магадлал нь хийгдсэн үү? Бэлнэ. За тэгвэл ингээд тийм шалгууруудыг давсны дараа яг бодлогын яамны хувьд одоо жишээ босрлын яам дээр жишээ авъя л да тийм ээ. Босрлын яамд хамран сургалтын хувьд яг тэр аймагт энэ байрлал дээр сургууль барих чинь танай бодлоготой нийцэж байгаа юу гэдгийг фильтртнэ гэсэн үг. Ингээд бүх шалгууруудыг даваад ирэхэд иргэдийн саналыг яаж оруулж ирээд байна? 10 мянган ийм санал төслийн санал ирсэн байгаа юм. За энэ жил одоо батлагдсан нь 1050 гэсэн үг. 1050. Үүнээс одоо 49% нь шин 51% нь үргэлжилж байгаа юм. Тэгэхээр тэр зураг төсөвтөө яамдуудаас одоо төсвийн ерөнхийлөн загчнаас аймагуудаас ирсэн ийм за мөн гишүүд ч бас энэ дээр санал өгнө. Тойргийн гишүүд одоо манай тойрог дээр ийм хөрөнгө оруулалт байх шаардлагатай шүү гэдэг ийм бодлогын шийдлүүд саналууд өгнө. За тэр бүгдээс фильтрдээд ингээд шаардлага хангасан. Төсвийн шаардлага, хөрөнгө оруулалтын шаардлага хангасан төслүүдээс за одоо энэ төслүүд иргэжил шууд төсвийн санхүүжил дээр баригдах боломжтой төслүүд шүү. За эндээс та бүхэн ирэмблээд эхний одоо 10-ыг 10 дотор нь мөн ирэмблээд нэн дөрвөн шаардлагатай нь юу вэ гэдгийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар нэг эрсдэл гарч ирэхгүй болчихж байгаа. Одоо юу гэдэг зураг төсөвгүй хийх боломжгүй, иргэжил санхүүжүүлэх боломжгүй ч юм уу. Тийм төслүүд гарч ирэхгүй гэсэн үг байхгүй. Тэгээд маш сайн ингэж хайрцагсан иргэд гэсэн дээр маш сайн үнд итгэлтэй бүгд идэвхтэй оролцсон. Ингээд нэг би давхарцсан доогоор бол 600-аад мянган иргэд одоо шууд усамаар энэ санал асуулганд бол оролцсон. Ингэсний үр дүнд иргэжлийн хөрөнгө оруулалтууд маань одоо байгаа онсон.
бөгөөд яг шаардлага хангасан хэлбэрээр орж ирээд дараа жилийн төсвүүд төр одоо хүндрэл учруулахгүйгээр одоо 2% тавих, 3% тавих ийм боломжууд нь бүрдэж байна гэсэн үг. Тэр 2-3% тэр 3% тавьдаг чинь ер нь хамгийн зүг бол. Өнгөрсөн хугацаанд ер нь нэг төсөл эхэлчихдэг 10 жил явцсан. Одоо нэг 8 төсөл яваад шүү дээ. Төсвүүд хөрөнгө нь байнга нэмэгдээд идэг, амсуулдаг, эргүүлээ дахиад эргээ нэмээд идэг. Тэр их зөв шүү. Төсвийн сахалгаатай холбоотой нэг зүйл байна. За бас шүүмж гарч ирсэн. Ерөнж гэхдээ шүүмжлэх нь зөв. Төсвийн өрөөний мэдээлэлээ их хурлаар батлуулсан. Тухайн үедээ тооцоолж ирсэн дүнгээсээ одоо ингээд өсөөд ороод ирсэн байна. За иргэн хүний хувьд бидний боломж болцоо төсөв нэмэгдэж байгаа нь сайхан иргэ. Гэтэ нөгөө хуулийн гөрчлөлтөй холбоотой одоо дахиад дагуулад өргөн барьсан байна. Ягаад ингэ төсвийн өрөөний нэмэгдлээсээ. За тийм. Би энэ зүйл дээр нэг зүйл их баярлж байгаа. Манай ард иргэдийн төсвийн талаарх эдийн засгийн мэдлэг маш сайн болж байна. За энэ бол яг бидний бас хүсэн үйл ажиллагаа үр дүн. Төсөв ил тод болох тусмаа хилцүүлэг айгүй идэвхтэй болж ирж байна. Тэр талаар ингээд иргэдийн төсвийн мэдлэг маш сайжирч байна. Тэгээ одоо бүр их нарийн юмруу орж ирж байна шүү дээ. Төсвийн хүрээ рүү орж ирж байна. Төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг харж ингэж шүүмжил өрнүүлнэ гэдэг бол цаашдаа ч гэсэн одоо бид одоо төсөв төлөвлөж байгаа улсуудын хувьд бол маш одоо судалгаа сайтай нарийн алдаагүй төлөвлөх хэрэгтэй болж ирж байгаа юм л. За ингээд төсвийн хүрээний өөрчлөлтүүд ямар учиртай юм бэ гэхээр одоо намайг бид өөрсдөө өмөрж өгч бит гэж бодороо би бод байдлыг л ярих гэж шүү. Энэ бол төсвийн хүрээ. Төсөв биш. Төсвийн хүрээ шүү. Энэ багцаанд байна л гэсэн. Тийм энэ багцаанд байна. Хязгааруудыг зааж өгч байна гэсэн. За тэгэхээр энэ төсвийн өрөөнд дотор чинь нэг анхаарал татахаар 4 гол тоо байгаа. Ер нь бол 9 параметр одоо ийм макро параметрууд байна гэсэн үг. Тэрнээс 4 тоог их анхаарч харж явах хэрэгтэй. За нэгдүгээр дотоодын бүтээгдэхүүний одоо өссөн дүн. Одоо тэр нь одоо юугаар ороод ирнэ шүү дээ. Номинал дүнгээр ороод ирнэ, 74-д ороод ирнэ. За энэ нэгдүгээрт, хоёрдугаарт инфляц. За гуравдугаарт тэнцэл буюу одоо алдагдал. За дөрөвдүгээрт өрийн хязгаар. Энэ 4 тоог маш сайн аялж харж явах хэрэгтэй. А бусад 5 тоон бол одоо энэ 4 тооноос одоо жишээ нь дотоодын бүтээгдэхүүн тэлэнгүүд хувь хэмжээгээр өөрчлөгдөх тоонууд нөхгүй. Хувь хэмжээр өөрчлөгдөх тоонууд нэ гэсэн. Тэгэхээр энэ 4 тоон дээр бид нар 2 тоог онцлох хэрэгтэй. Төсвийн доктортой хуулийн хуулийн дээр төсвийн тусгай шаардлага гэж байдаг. За энэ одоо бидний хувьд үндсэн хууль байна гэсэн үг. Энэ хязгааруудыг, энэ тусгай шаардлагуудыг л бид нар нарийн чанд цагчих хэвээр. За тэгж чадвал бид нар бус тоонуудаа бол барина. За тэгэхээр энэ хоёр гол тоо маань одоо нөгөө алдагдал 2.8%. А өрийн хязгаар 60% бид нар маш сайн бариад орж ирж байгаа. Өрн дээр бол бид нар нэлээдгүй бүр орон зайтай орж ирж байгаа. Иргэжил 60% хязгаартай, а гүйцэтгэл бол 42%-тай гарна. Бүр 18% орон зайтай болж байна гэсэн үг. Нөгөө төсвийн сахилгаатай бид сайн барьж чадсан учраас дотоодын бүтээгдэхүүн тэлэхээр бид нар өрөө нэмээгүй. Харин ч одоо тормостой явсан гэсэн үг. За тэгэхээр энэ дээр гадаад эрсдэл маань бол хэцүү одоо эрсдэл багтаа явах нэ гэсэн үг. За алдагдлаа мөнгө хязгаартаа тулгасан. А хэмнэлт юм. Яг сүүлийн 2 жил шиг. 22 онд бид нэг их найдаар хэмнэлтээсэн. 23 онд ч нэг их найдын хэмнэлтэж төсвийн алдагт буурж гарна. Гүйцэтгэл дээрээ. А 24 онд ч гэсэн гүйцэтгэлээ бид нар аль болох буулгаж гарахыг бол хичээж ажиллана. А хязгаараа бол яг төсвийн тусгай шаардлага, хэвтрүүлгүй тусгай шаардлага тавьсан байна гэсэн. За ингээд энэ 2 тоо хамгийн гол 2 тоо гэсэн. Хамгийн гол 2 бүс гэсэн үг. За нөгөө 2 тоо. За дотоодын бүтээгдэхүүний өсөлтийг бол манай эдийн засгийн хөгжлийн яам одоо тусдаа гаргадаг болж ирсэн байна. Өөрөөр бол бидний нөгөө малгай том тоог тэнд хийдэг болж байгаа гэсэн. Сүүлийн 2 жил дээр. За тэр тоон дээр үндэслээд бид доошоо төсвийн орлого маань ямар байх вэ? Энэ орлогын хэмжээнд бид зарлагаа санхүүжүүлнэ. Ингээд явдаг байхгүй. За тэгэхээр эх жилийн дотоодын бүтээгдэхүүний хязгаар чинь хүрэх хэмжээ чинь ер нь 74 их найд болчихжээ. Энэ жилийн чинь 60, хойдын чинь 74 болчихжээ гэдэг. Энэ 74-ийг ингээд шин тоо гараад ирж байна гэсэн. Нөгөө урнаг төсвийн өрөөний мэдээлэл дээр чинь. Тэгэхээр энтэй чинь уяад бусад тоонууд нь нөгөө төсвийн орлогын одоо тэнцвэржүүлсэн дүн, зарлагын тэнцвэржүүлсэн дүнгүүд бусад нөгөө нэг харьцуулсан тоонууд чинь гараад ирэх байхгүй. Тэгэхээр бид нар юунаас хайх ёстой вэ гэдэг төсвийн хүрээний мэдээлэлээ буруу тооцоолоод муудахаас маш боломжлох хэрэгтэй. Нөхцөл байдал муудаад одоо орлон санхүүжилтээ гүйцэхгүй нөгөө төлөвлөсөн дотоодын бүтээгдэхүүндээ хүрэхгүй эсвэл инфляцаа давтсан эсвэл одоо алдагдал нь хэтэрсэн эсвэл нөгөө нэг
өрийн эз гараа давтсан ийм муудахсан гүйцэтгэлээс бид нар одоо маш боломжилж явах хэрэгтэй. Энэ л одоо бидний хамгийн том дайсан гэсэн үг. Энэ удаагийн өөрчлөлтүүд сүүлийн 3 жил гарч иж байгаа өөрчлөлтүүд бол дандаа сайжирч гарч ирж байгаа шүү. Дандаа сайжирч гарч ирж байгаа энэ тоног. Өөрөөр хэлбэл бид нар тодорхой хэмжээний буфертэй нэлээд эрсдэлтэй нэлээд боломжтой төлөвлөж яасан гэсэн үг. За ойлголоо. За төсвөр үнийн мэдээлэл өөр орж ирсэн юм шалтгаантай байна. За өр саяын таны хэлж байгаа тунд өр гэж яриад байгаа шүү дээ. Одоо Монгол Улсын засгийн газрын одоо гадаад нь ер нь нийт өр хэд байна? Тийм. За одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувь байна? Тийм. За одоо ингээд доллараар 8.1 тэрбум доллар. Төгрөгөөр одоо энэ жилийнх гүйцэтгэл 32.1 их 80. Дотоодын нийт бүтээгдэхүүний 45%. 44.7 тийм 45% таарсан. Энэ дэр би нэг сонин 65% байх ёстой бид 45 дээр барьж байна гэсэн үг тийм. Би яг энэтэй холбоотой асуудлыг судалж байхад нэг сонин тоо харсан. Хоёулаа энэ тоог анхаарлаа татдаг. За энэ бол одоо нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монголд 23 онд гаргасан дүгнэлт байна лээ. Би энийг хараад энд яг өөрөө орчуулгын тавьсан юм. Эхний өгүүлбэрийг уншаад үзэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний одоо Монгол Улсын засгийн газрын 76.2%-тай гэтэл төсвийн тухай хууль дээр сая дөнгөж сая таач гэсэн 44.3. Энэ тоо яагаад ингэ зөрөөд юм? Олон улсын байгууллага Монголын засгийн газрын тоо хоёр яагаад зөрөөд юм? Тэгвэр хөгжиж байгаа орнуудаас 28%. Монгол улсын өр. За Монгол улсын өр засгийн газрын өр гэдгийг энэ төр яахсан баг шүү. Та ихний үг Монгол Cross Government Debt тэгэхээр энэ Government Debt National энийг энэ тоог би ингэ зөрөгтэй байхад гайхаад байгаа юм л да. Гайхаа судалж үзсэн чинь зүгээр ийм дүн байгаа болов уу гэж бодсон. Би таныг хариулахаас өмнө төрүүлээд өөрөө багцаа таамгаа хэлчих. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэг дээр юуг засгийн газрын өр тооцох уу, юуг тооцох уу гэдэг зүйл байгаа шүү дээ. Энэ агуулгаараа манай өр ингэж баг тооцох гэж боддог юм шүү. Энэ 6-гийн 1-4. Тэгээд value гэж өнөөгийн үндсээр тооцох гэдэг нэг эдийн засгийн бас маргаантай ярьдаг тийм тэрийгээр тооцсон баг. Эсвэл энэ дээр юуг тооцсон баг. За энэ юуг тооцсон юм баг. Тэгвэл энэ дээр хөгжлийн банкны өр. Энэ манай төрөмчийн оролцоотой компаниуд одоо жишээ нь юуны бүх өр энд айгуулаа тооцсон явж байгаа. Ойдлон өр. За. Тэгээ ойдлон өрийг бол бид засгийн газрын өрөнд оруулалт тооцохгүй шүү дээ. Одоо хуулиар энийг тэрийг оруулж тооцсон дүнгээр ингэж харж байгаа болов уу гэж бодож байна. За хоёулаа тэгж байна. Эргээд тэгж л гасаад нэг яриад юм. Би энийг харцаад гайхаад тэр төсвийн доктортой байдлын тухай хууль дээр байгаа өөрчлөлтийн дагуу доктортой байдлын хуулиар засгийн газрын өрөнд тооцдог өрүүдийг оруулахад л 44.3 баг шүү. Энэ бол нөгөө төрөм сайжрын хүчүүдийн бол өр орохгүй шүү дээ. Яг энэ нэг би зүгээр энийг тань сонирхолтой бас нэг төсвийн нэг өсөлтийг харуулсан юм аа. За энэ сонгуулийн жилийн өмнөх жил болон сонгуулийн жилд яаж өсөлт байгаа юм бэ? Ер нь ихтэй нөгөө нэг шүүмжийг бол айлуулах тоон дээр нь хоёулаа авч үзээд ярилцсан дээр авч. 2015 онд 7.1 их 80. 2016 онд 2.1 их 80-аар нэмэгдүүлээд 9.4. За ингээ 20 оны сонгуульд 2.8. Энэ удаа 7. Тэгээ энэ удаагийн 7-г би сая тантай ярилцж байгаа. Энийг яаж чадаа би учрыг нь олоо гэсэн. Яалтчгүй дээр нийт нэмэгдсэн байгаа 7.1-ийн чинь бараг 80% нь нөгөө нэг цалин тэтгэвртэй холбоотой нэмэгдэл ороод байгаа юм байна. Нийгмийн даатгалын багц хууль ороод байгаа юм байна. Тэр юу ороод байгаа юм байна? Багш нартай холбоотой асуудал. Багш нартай холбоотой асуудал гэснээр сүүлийн үед энэ дэр зарим нэг тоонууд буруу шүү. Энэ 20.4 биш шүү. Тэнцвэржүүлсэн зардал. Энийг нөгөө нэг төсвийн 23 оны төсвийн төслийн ном дээрээс харсан шүү. Тийм тэнцвэржүүлсэн зардал чи 22 баг шүү. 27 чинь тэнцвэржүүлсэн зардал тэрийг тэнцвэржүүлсэн зардал дээр харьцуулахад 22 баг шүү. Тэгэхээр 4.9-ийн зэрэгтэй баг. 7 биш тийм. За тэгээд дээрэс нь тэр 16-нд 2.1 их найдаж штэ. Та энэ дэр юунууд нэмж хэрэгтэй. Юунууд өөрчлөлтсөн хувьд нэмж хэрэгтэй. Тэгэхэд 27.2 чинь бол 27.4 чинь бол өмнөх жилээс 22% л өссөн. 22. А тэр 16 оны 2.1 их найд чинь бол өмнөх оноос 33% байгаа шүү. 33%. Өссөн хуваар нь ингэх юм бол сүүлэргүй юм чи буурсан. За одоо харин бас төсөв нөгөө ил тодуулж ийн илүү анхаарал хандаад ирэхээр
харьцангуй. Одоо яг нэгэнт ингэж ярьж бол тийм бүр судлааны төвшөнд ярих нь те. Олноч жилийн динамикийг харуулгаар тийм. За. За одоо тэгвэл хоёулаа дараагийн ярих чухал сэдв бол энэ. Төсөв дээр ингээ манайх нэг юм хандлага ажиглав. Ингээд төсөв томроод төр хуваарлтууд хийгээд байна. А энэ төсвөө яаж одоо жишээл зам одоо эдийн засгийн нөгөө стратегийн ач холбогдолгүй зарим бүтээн байгуулалтуудаа хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэх төр хувийн хөгжлийн түншлэл дээр ер нь цаашдаа анхаарч болохгүй юм уу? Тэгэхгүй бол төр дээр том зардал байна. Төр хуваарлт хийгээд байна. Сангийн яам төсөв санхүү гаргасны дараа тэр чинь нөгөө үзгээр яваад байна шүү дээ. Тэр үед нь нөгөө нэг авилах хэл ахуул юм яваад байна. Нэг төрийн өмчт компаниудаа холбоотой асуудал байгаад байна. Энэ дээр одоо ямар төсвийн реформ хийх вэ? Энийг хизээ оруулж ирэх вэ одоо? За та их зөв чухал сэдв хүндлээ. Төр хөгжлийн түншлэл гэдэг бол бидний энэ төсвийн бол маш том орон зай ирээдүй. Маш том ирээдүй байгаа. Төр хөгжлийн түншлэл бол өөрөө олон улсад маш сайн практик болсон, амьдрал дээр батлагдсан юм зүйлүүд. Би танд хэд хэдэн жишээл. Одоо монголчууд байна хамгийн сайн мэдих Инчоноос Сеул орох зам хурдны зам ба штэ. Энэ төр хөгжлийн түншлэлээр. Тэнгис. Тэр одоо тоолуур тавьсан байгаа чинь бол хөвшлтэй орнд ихтэй. Тодорхой хэмжээнийг нь бол улсаас сөрөн оролт бас тодорхой орсон юм байна. А тэгснийхээ үр дүнд нөгөө тоолуураа бас хүчтэй хамаагүй нэмдэггүй. Өмнө дээр нь бас оролцоод байж байгаа жишээ. За энэ бол нэг жишээ. За жишээ нь өөр нэг жишээ нь одоо Сан Францискогийн Golden Gate биш үү нөгөө амьдралын гүр гэж ярьдаг. Тэр төрөө хөвшлтэй. Эвтлийн самбаг төрөө харин энэ луга хийzээ. Төрөө хөвшлийн сайхан шинүүд байна. Энэ луга хийzээ. За харамсалтай нь бид нар нэлээд олон жил концессион хууль гэдэг энэ жоохон буруу замаар яваад ирсэн. Буруу замаар яваад ирсэн. Энэ бол бариад төрүүлж хувийн хөвшлийг хийгээд буцаагаад төсөвтөө шахтгал ийм л концессион хөгжүүлээд ирсэн. За энэ болохгүй байна гэд бид энэ хуулиа одоо энэ 12 сарын 31-нд дуусаад төрөө хөвшлийн түншлэлт хуулийг цоо шинэ хууль 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За тэгэх юм бол яг одоо байгаа энэ хуулийнхаа орчинд дасцсан тий. Одоо байгаа концессион хуулиар ингээ концессийг ингээ тэр нөхөр хардаг хүмүүст бол их сонио харагдаж байгаа. Ямар хүн сурталтай, ямар их одоо шат дамжлагтай, ямар одоо хяналттай энэ төргээд тех тусмаа урт хугацаанд энэ төрийн хөгжлийн түншлэл маань өөрөө аль нэг талдаа хувийн хөгжил талдаа доктортой бизнес, төр талдаа төсвийн ямар нэг дарамтгүйгээр нэг том төрийн үйлчлэгийг одоо хувийн хөгжил аваа явуучих маш том боломж нэг зарлагч гэсэн юм. За дээрэс нь бариад төрсөж явахдаг тэр концесс гэж байхгүй. Ер нь тийм тэр бол концесс биш. Манад л сонгодог жишээгээр байсан. Өөр улсад байгаагүй юм байна лээ. Тийм. Тэгэхээр одоо төр хөгжлийн түншлэл цоо шинэ харьцаа маш том боломж гарч ирнэ. За дээрэс нь тэр манай шинэ сэргэлтийн бодлого дотроо бид одоо ингээд 100 одоо тоймор шүү дээ 110-аад их найт төрийн 110-аад их найдын төс төртөгтөө 70-80-аад ийм төсөл арга хэмжээнүүд байгаа. За эндээс ер нь ихэнх төр хөгжлийн түншлэлээр хийгдэх бүрэн боломжтой. Ялангуяа зам дээр хуулийн дээр нэг гоё сонир жишээ тоо харъя. Бид мянганы зам гэдэг аягүй сайхан 23 жилийн төсөл явсан тий 20 оноос эхлээд тий амжилттай тус 22-нд завхны нөө застан даваагаар ингээд бүх аймгийн төвүүд маань Улаанбаатартай холбогдсон. Ингээд 7000 км юм улсын стандарттай бүхий аймгийн төвийн замуудтай болсон. За тэгвэл 20 жилийн насжилттай замууд эхнээсээ их засвар нэхэд эхэлсэн. За зам дээр хөгжлийн явнаас гаргаж байгаа зам дээр хөгжлийн төвөөс гаргасан магадлалаар бол доотлол нь 500 дээдл нэг их найт төрний засварыг жил бүр хийх юм шаардлагатай болж ирж байгаа. За гэтэл бид нар энийг төсөв дээрээс дийлэхгүй. За тэгвэл энийг өстө жигэн төрөө хөгжлийн түншлэл хийх бүрэн боломжтой аюул том зах зээл байгаа гэсэн. Хэсэгчлээд бид нар одоо арчилгаагийн тоолууртай шилжүүлж өгч болно. Эсвэл бүр одоо орон нутгийн хөгжлийн замуудыг одоо барихыг нь эрхийг нь өгөөд тэн дээрээ тоолуур тавиад арчилгааг нь үйлчлэгийг нь бүгдийг хариуцаад ингээд явж болно. Тэр одоо ингэ төсөөд яг бүх юмыг л даалгадаг. Тий, ийм хэлбэрлүүгээ одоо жишээ нь тэр камер байна. Камер бол олон улсын практикаар бол энэ ерөөсөө төр хөгжлийн түншлэлээр хийж явдаг хамгийн сонгодог жишээ байдаг байхгүй юу? Хэрэв улс 30 мянган камер тавих гэж бол төр хөгжил орж ирэх магадгүй 20 мянган камер 15 мянган камер шийдэж магадгүй. Тэдний ч улс алан 30 мянган камер тавьдаг болчвол жил болгон зэрэг шинжиж авах шаардлагатай болно. А тэгвэл хамгийн оновчтой камера аваад жил болгоны техникийн шинжилэлүүдэд хувийн хөгжлийн үйлчлэгийг өөрөө хариуцаад улс нь стандартаа тавина. Ийм пикселтэй тэдэн цагийн одоо эзэнжүүлэх тийм ингээд
тэнд зөвхөн үйлчлэгийн төлбөрийг хангалттай төлөх хэрэгтэй. Иргэдэн ч гэсэн бас ингээд үйлчлэгээ аваад зорчин бол. Тэгэхгүй одоо манай нийслэлийн бүх зам дээр камер тал нь ажилтдаг шүү дээ. Харин наад чинь одоо бас сая л та нар сонссон баг. Сонир мэдээлэл байна. Тэс тал нь айлгадаг камер л болчиход байгаа. Тал нь айлгадаг камер болчиход. Энэ чинь нөө жил болгоны чинь шинжлэх ийм боломж байхгүй. Тэгж яхаар түр уушилт өгöd тэгэл үйлчлэгийн дээр төлбөр төлөв. За хамаагүй юм л та хамаагүй үрдээ холбоотой одоо сүүлийн асуулт хоёулаа дараа нь бас дахиад нэг багц сонирхолтой сэдв байна. Энэ жилийн төсөв дээр 60 сая тонн нүүрс одоо нүүрс зис чи одоо манай орлогын гол бүтэц дөнгөж сая таныг хуралд оролцох хүртэл энэ бол одоо өсөлтийн үндсэн шалтгаан байна гэдээ та дөнгөж сая хэлээвч 60 сая тонн зисийг 9,000 ам доллар гэж тооцсон байгаад байна. Энэ юу н хэр бодит тооцоо вэ? Энэ жилийн гаралт 50 гараа явж энэ оныхоо төгсгөл рүү 60 сая руу очсон. Нүүрс. Энэ бол Австрал Хятадтай холбоотой асуудлаас болж Австралиас нүүрс авахгүй байгаа холбоотой. За дөнгөж энэ өдрүүдэд Монголын ерөнхийлөгч хөрсөх оролцож байна. Бүс ба зам гэдэг уулзалт бэж хотод үргэлжлэж байна. За энэ үед ч гэсэн нүүрстэй холбоотой Оросоос Хятад руу нийлүүлэх асуудал дээр гэрэн дээр яриа хэлцэл явах байхаа гэдэг зүйл яригдж байна. Бид нар тэр зорилттой хүрч чадах уу? Юу н үгүй бол тэгэл дахиад таны төсөв жоохон хэцүү байдал руу орно шүү дээ. Тийм. Ер нь бид нар таавчлаа. Бид нар хамгийн эрсдэлтэйгээр л тооцоолох хэрэгтэй. 22 онд бид нар 23 оны төсөв хийхэд 19 оны төвшөнд 36 сая тонн дээр хүргье гэж анх төсөв өргөн барьж ирсэн. Тэр үед бас яг л юм шүүмжил бидэнд ирж ирсэн. Танаа чадах юм уу? Гэтэ саяны нөгөө миний хэлсэн онцгой ч юм уу тийм нөхцөл байдал шүү дээ. Хятад ч нийтдээ нэг 70 орчим сая коксч нүүрс авах юмтай байдаг. Өөрөөсөө том орд нөөцтэй байдаг. Гаднаас аваад байгаа шалтгаан нь үнийг л доктортой байлгах гэж төсөлтөө нэг бий болгож. Нодлон үдэд энэс ч хүн нөхцөлтэй байсан. Манай тэр өнөөсөө экспортлох битгийл нь улс орн маань өөрөө энэ гадаад өрийн дефолтонд орчих ийм өндөр эрсдэл дундуур бид нар энийг зорьсон. Зорьсон энэ дэр одоо зөвхөн одоо зөөх машины тооноос хамааралтай биш. Энэ гадаад геополитикийн дипломат харилцааны машинарын асуудлууд байдаг. Энийг дагсан л ийм гадаад худалдаа шүү дээ. Хоёр хөршин бодлого гэдэг байна. За энэ бүхэн дээр бид нар өөрсдөө том сорилт тавиал за энд дэ хүргье. Тэгэхгүй бол бидний богино хугацаанд энэ хүндлээс гарч чадахгүй нэ гэдэг уншаа тавиал ингээл зүтгэсэн. За хагас 2 дугаар үеэлд бид 36 сая тонны гаргацсан. За ингээд 50 сая гаргая гэсэн. Өнөөдөр бид 50 сая гаргацсан байна. Жилийн эцрүү энэ жарлууд төхүүлэхээр ажиллаж байна. За тэгэхээр бид нар эргэжил энэ жил гарснаас бахаар төлөвлөж болохгүй. Бид нар ард түмэнд юу гэж хэлэх вэ? Баахан сэргэлт хийлээд байдаг тийм. Бомтон сэргэлт хийлээд. Тэгэл баахан дэшрүүгээ зам барайл идэг. Төмөр зам барайл идэг. Тэгэл одоо шин нам нэ гээл бас зөндөл юм болж шүү дээ. Чаны энержитийг хурал дээр ороод бид нар чинь ингээл долоон болж рахад очивол тэмдэж очиж одоо өмнөх алдаануудынхаа өмнөөс одоо бөөнлөлтөнд одоо шараал болж шүү. Тэр зам барих энэ жилийн бодлого чи их зүг бодлого шүү. Тийм ийм их юм хийчихэд хойд нь бид нар 60 гаргаж чадахгүй уучлаарай. Тоглосон юм бид нар 50-ыг л гаргах юм а гэж ингэж болохгүй шүү дээ бид нар. Тэгэд нүүрсэн дээр бол нэг 20 хэдэн жилдээ бидэнд нэг 10 жилийн цонх байгаа. Яг бид нар одоо голцоо юугаа гаргаж байна, коксч гаргаж байна. Ер нь бол яг эрчим хүчний нүүрсэн дээр бол 10 жилийн л цонх байгаа. Тэрнээс цааш бол одоо шинэ дараагийн эрчим хүчний өсрөө шилжиж явчих байх. Түүний дотоод одоо нэмэгдэх шингээж үйлдвэрлэх гэдэг нь шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо хоёулаа нэг бит хэмжээгээ бол бид нар харуулчлаа тийм гаргаж зөөж чадах юм байна. Ухаж чадах юм байна. Нүүрс нь бол байгаа юм байна. Хилээр гаргаж ухаад гаргачих юм байна. Хил дээр ямар ч зургад өгчих юм байна 60 саяг. За дүүлдээ цаадвал яг таны хэлдгээр авах уугүй юу гэдэг. За энэ бол цэвэр дипломат харилцааны асуудал шүү. Хоёр улсын гадаад худалдааны олон жилийн одоо барьж ирсэн бодлого өмнө бид нар зөндөл одоо хэлсэн үгэндээ хүрээгүй ухарсан. Одоо нөгөө богинолгэр бол морьсон тийм ээ. Ийм асуудлуудаас болоод бидэнд хүндэл учирсан энэ 4 жил. За гисэн хэдий ч одоо бид шинэ нөхцөл байдал үүслээ. Бид доктортой явъя. Өмнө амлсан зүйлүүдээ одоо дуусгая. Одоо жишээ нь бид нар гашуун сухад дээр санаасаа замаа барьчих. Бид наасан замаа барья гэхэд хэлээд нөгөөдөл нь Чана энержи одоо өрөнгө оруулалт хийгээд замаа гашуун сухад дээр аваад ирсэн шүү дээ. Бид нар 8 жил замаа хөрж өгөөгүй. Тэгээ сайн очиод хэлцээр ихэд ингэж хэлж байгаа шүү дээ. Одоо нөх юм байхгүй нэг сайжчихсан тав дуулгажсэн. Одоо бид нар ханги руу замаа авчихсан тий. За анги холбочих гэхээр за болно. Гэтэ эхлээд өмнөхөө холбочихё.
тий. Бид та нарыг 8 жил Тэр үлээсэн. хүмүүсийн бас зардал гарцсан байгаа шүү. Тийм 8 жил үлээсэн дахиад 8 жил үлээнэ л гэж. Тэ тэгэхээр за тэгвэл одоо бид өмнөхөө одоо холбоёг бид энэ дээрээ одоо нэг чаны зэчид төрсэн сая 7 сарын 7-нд их хурлаар орж тогтоол батлууллаа шүү дээ. Өөрөөр хэлбэл дурдлаас юу л тавьж ин тэр шаардлагууд хүлээж авч ял гэсэн үг. Яг тэр хил дээр бол. Тэгээс өөр аргагүй болсон. Тэгвэл бид дараагийн холболтууд хийгдэхгүй дараагийн бид нар одоо нөрсөдөө зарч чадахгүй л болж ирж байна гэсэн үг. Тэр одоо ямар ч байсан мэдлэг харилцааны хувьд бол нэлээ одоо агц гарч ийн ингээд 2 жилийн хугацаанд өмнө байгаагүй тохиолдол шүү. 2 удаа ерөнхий хэлэгчийн альжил. 2 удаа ерөнхий сайдын альжил хэлээ бид нар. Өнөөдөр яг энэ өдөр ерөнхий хэлэгч одоо ээлжтэй альжиллаа, тэдэнчний альжиллаа хийж бүс базам. Тийм. Уулзалт болгоноор за та нар техний уулзалтуудаар бол тэгээгүй шүү. Сүүлийн 2 уулзалтын дээр бол та нар чадхыгаа л аваад ир. Авсан хэмжээгээр одоо авчирсан хэмжээгээр чи авъя л гэж. Тэгэхээр бидний хэмжээг бас нэг тооцоолж байгаа шүү дээ. За хятад бол яг бүх нүүрсийн хэрэгцээ нь бол 3.4 тэрбум тонн нүүрс жилийн хэрэгцээ. За эндээс одоо бидний харилцаад байгаа China Energy жилийн хэрэгцээ нь 700 сая тонн шөнө кокосч бичим хүчний болон бусад дундын нүүрснүүд бүгд ороод за яг кокосч нүүрсний хэрэгцээ нь бол иргэжил 535 сая тонн. 535 сая тонн. Үүнээс 81-ийн экспортер авъя, импортер авъя гэж байгаа байхгүй. 81-ийн импортер. Гаалс 81 болж цаа. Тийм 81 гэж байгаа шүү. Энэ жил чинь энэ 23 онд 21 онд 81 болж байгаа юм бо. Тийм 81 гэж гаргасан байна лээ. За тэгэхээр 81-ээс бид нэр одоо нэг 50 орчмыг гаргах нь шүү дээ. Бид чинь 60-аас нэг ер нь бараг 90% нь бид нар коксч нүүрс гаргадаг шүү дээ. Зарим жилд 90-с ч өндөр гаргаж байгаа. Тэгэхээр 50-аас 5 сая орчим коксч нүүрс бид иргэжил гаргана гэсэн үг. За нөхцөл байдал ямар байгааг ойлголоо. Ер нь бол зорилтоо биелүүлээсээ айл замаа тавиад ирэхэд нөөдөөс нь нарийн царгийнх нь өөдөөс өргөн цариг битгий тавиараа. Дахижуудлаа их хурл бодлого дээр хатуу байгаас. Дахижуудлаа ярьж болохгүй бид нар одоо яг ярьсан хийснээр өмнөх ярьсан хийснүүдэд дуусгах хэрэгтэй. Тэгээд дипломат харилцаан дээр бид нар одоо маш одоо доктортой байх хэрэгтэй. Тийм тэгээд дараагийн бүтээн байгуулалтын ажлууд дээр ч гэсэн бид маш одоо хэлсэн ярьсан тал байх хэрэгтэй. Тэгж чадвал бидэнд урд талт бол хязгааргүй том зах зээл. Тэр үтгийг одоо хятадын эдийн засгийн өсөлтийг одоо сармжил гэж байгаа сармжлаа гэхэд ажиж нэг хөв дотор л ярьж байгаа шүү дээ. Төлөвлөлийн асуудлын хэцүү байна. 4.5 дөрвөл гэж ярьж байгаа болохоос 2.1 гэж ярихгүй байгаа. Тэгэхээр энэ хэмжээний өсөлтөн дотор бол манай эдийн засгийг бол аваад явж байгаа хэмжээнд бол нөлөө байна. За төсөвтэй холбоотой хоёлаа одоо цаг байгаа учраас ерөнхий бас зарим зүйлүүд дээр нь деталь ярих гэж хичээлээ. За төсөвтэй холбоотой асуудал ингээд дуусчих. Хоёлаа дараа нь дахиад тухтаа энэ талаар дэлгэрэнгүй ярилцах боломж гарна гэж бас найдаж байна. Би таныг төсвийн гүйцэтгэлийг гаргахад 1 сарын 10-ны дотор хоёлаа дахиад яг гүйцэтгэлийг гаргаж байгаа. Яг 23 оны гүйцэтгэлтэй гарна. Одоо миний энэ хэлжсэн тоонууд 23 оны тоонууд яав гэдээ ярих. За тэгвэл нь хоёлаа 1 сард төсвийн гүйцэтгэлээр дахиад нэг ярилцлах юм. За таныг яваад ирсэн өдөр за энэ нэг нөөцтэй холбоотой нэг асуудал гарч ирлээ. За иргэд бол маш их дэмжиж байна. За нэг өдрийн дотор нөгөө дэд парламентын санал авах систем маань бүр ачаалаа дийлэхгүй эвдэрх хэмжээнд хүрлээ. Одоо баг 30 40 төгсөж явах шүү. Хоёлын нэг мэдгэлтэй холбоотой танаа парламентын гишүүд танаа парламентын даргын мэдгэлтэй холбоотой бичлэгийг үздэг үү? Замдын Завтбаатар өнөө улсын хурлын гишүүн Хасуурын гаавыг өнөө цэхэн болгон газрын дарга улсын хурлын гишүүн Бачугар нар бид санаачлаад энэ нийтийн өргөдлийн системд анхны хуулийг санаачиж эргэн үеийн хаваар санаалж оруулж байна. Бусад иргэд бүгд мэдээж нээлттэй. За энэ бол за нийтийн өргөдөл гомдлын систем ингэж ороод танилцуулсан байгаа. Энэ бол нөөтийн буцаа алгалтын 20%-ыг 5 болгож нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ди өргөдлийн системд байршууллаа. Энэ санаачлагыг 100 мянган хүн дэмжүүл 30 хоногийн хугацаанд гэдэг. Өнөөдрөөс эхлээд 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжүүл энэ хуулийн төслийг улсын хурлаар хилцүүлэхээр холбогдох байнгаараа санаачлан хилцүүлэх болно. За энэ бол 100 мянга болох нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр 40 хүрэх чинь 30 хоногийн дотор гэдэг чинь байнгын ороогоор асуудал орж ирэлцэн. Иргэдийн саналаар орж ирж байгаа асуудал гэдэг бол одоо маш их анхаарлын төвд байх болно. За энэ дээр ямар байр суурьтай? За энэ байр суурь бол маш тодорхой. Энэ бол мөнхийн сэдв шүү.
Шин сэдв биш. Өнгөрсөн жилээр өмнөх жил бид энийг энэ тухай сэтгүүлчид хил олон нийт бүгд л ярьж байна. Тийм ерөөсөө энэ 20 жил ярьж байгаа сэдв. За яг хоо манай нөтийн түүхийг харах юм бол бид нар 25 жил өмнө эхэлжсэн. 98 онд гэсэн үг. Хоёр үе шаталтай байна. За хоёр дахь одоо нэлээд тийм хүчтэй орж ирсэн үе 2015 үе. Одоо арцнаас засаглаж явах үе гэсэн үг шүү дээ. За тэр үед энийг шүүмжлэл янз янзаар л ярьж байсан. Одоо эргээд харахад бол одоо арц намын хийсэн сайн зүйлүүдийн одоо ялангуяа манай татварын систем дотор хийсэн үнэхээр бодиттой сайн зүйлийн нэг нь яг харахгүй юм. 2015 оноос хойш одоо манай нам засаг барьлаа. Энэ хугацаанд маш сайн хөгжүүлэлт хийсэн. Маш сайн хөгжүүлэлт хийсэн. Ингэсний үр дүнд одоо энэ нөтийн систем маань өөрөө дэлхийн улс орнуудад сонгодог татварын систем. 175 улс энэ нөтийн системтэй. 175 улс шүү. За энэ манайх бол харьцангуй шинэ гэсэн үг. Гэхдээ хөгжүүлэлт сайтай, хөгжүүлэлт сайн хийсэн орны тоонд ордог. За хэмжээний хувьд бол одоо буцаан олголт гэж ярьдаг энэ бол урамшууллын систем шүү. Урамшууллын бизнесээ буруу явсан юм шүү. Тийм энэ бол урамшуул яг хуулийн дээр бол урамшууллын буцаан олголт гэж байдаг. Ер нь санаа нь урамшуул байхгүй. Бид энэ дараа тайлбарлая. Ингээд урамшуул нь 2% буюу ингээд цэвэр дүн нэг 8% дээр очичоор энэ хувь дүнгээрээ бид манайхаас ард 12 орн байна. 175-аас манай ард 12 орн л байна гэсэн үг доошоо. Дунд хэмжээ бол 15-аас 20% байдаг нөт. Тэгэхээр манайх бол багадаа орно гэсэн үг шүү. Ийм бага хувь хэмжээтэй. За дээрэс нь энэ урамшууллын систем бол яг манад хуулиар бол 2 систем хөгжиж ирсэн. Нэг нь урамшууллын буцаан олголт. А нөгөөх нь одоо суулааны систем гэдэг. За суулааны систем бол олон улсад нэлээд дэлгэрэнгүй нийтлэг байдаг юм практик. А урамшуул бол манад бүх нийтээр нийтлэг өгдөг, авторууж өгдөг урамшууллын систем манайх зур улсад байдаггүй. За ингээд хэлэхээр одоо мэрэгжлийн улсад хайж үзэх хэрэгтэй. Яг манайтай ижилхэн ингээд бүх нөт төлөгч нартаа ингээд жигд бүгдэнд нь олгодог ийм урамшууллын систем тус байна уу гэдэг байхгүй. Тэгээ энэ зөвүүн буруу юм. За тийм. Тэгэхээр одоо нэгэнт анх эхлэхдээ ингээд хийц суучрыг одоо тэр хэдүүлээ шүүгээд яах вэ? Тэрийг одоо тэр тухайн үед бол одоо энийг системийн хурдан хөгжүүлэхийн тулд хүртээмжээ одоо богино хугацаанд нэмэгдүүлэхийн тулд хоёр урамшууллаа зэрэг эхэлсэн юм байлээ. Одоо тэрийг шүүмээргүй. Одоо тэрийг шүүгээд явах. За одоо тэгвэл нэмж эрсдэлд оруулахгүй гал ярих. Тийм нэмж эрсдэлд оруулахгүй гал ярих хэрэгтэй. Яг хөө эдийн засгийн хувьд ч би бодлого шүүмжлэмээргүй зүгээр тухайн үед үнэхээр арга бараал ингээд 2% урамшуул тавьсан юм шиг санагдсан шүү. Тэр нөгөө эхлээд нөгөө энэ чинь 10 жилээр явчихгүй хөгжиж өгөхгүй байсан. Тэгээд ийм баримт руу оруулаад тэгээд урамшуул систем оруулсан байлээ. За тэгээд ингээд энэ хугацаанд анх эхэлж яхад 46% таа гэсэн 15 онд. Одоо бүртгэлийн систем 45 хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. 69% дээр ирж байна. Тэгээд ер нь ихэд 70% ингээд даваад явна гэсэн үг. Бидний зорилго бол 90 шүү. Олон улсын практик бол 90. 90 дээр хүрж иж бидний бүртгэлийн систем маань ер нь улсын стандарт түвшинд ирлээ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 70 эдийн засгийг бид хангалттай бүртгүүлжүүлж авлаа л гэсэн үг. Тийм тондор очно гэсэн үг. За ингээд бид нар дундаа явж байна тийм ээ. За бүртгэлийн хувьд дундаа явж шүү. За орлого бүрдүүлэлтийн хувьд ямар вэ? За эрхчлэлээр жишээлбэл эндээс. За эрхчлэлээс орлого бүрдүүлэлтийн хувьд бол 6.4 их найт. Гэдэг нь нийт орлогын 27%. 6.4-ийн чинь 4 их найд нь одоо гадаад гэсэн нөгөө импортын нөтийн татвар гэсэн үг. Аа 2.4 их найд дотоод иргэдийн дотоод худалдаа авалт гэсэн үг. 2.4 их найд нь. За бид нар гадаад талаас бол буцаа олголт байхгүй дотоодоос буцаа олголт байдаг. Ингээд эргэжил бол жил ирэх тусам ингээд нэмэгдэж байгаа. За эндээс нь 2% буцаа олголт маань эргэжил нь 380 гэж бид нар тооцоолж байгаа. Энэ бол яг 400 орчим. Жил болгон ингээд нөгөө эдийн засгийн идэвхжлээсээ ер нь давах гэдэг яг бид нар арай хэмнэлтээр тавьдаг л да. Ер нь бол одоо ер нь бол 400 төгөж очно гэсэн үг. 400 төгөж очно гэсэн үг. За тэгээд ойлоо нэрэн дээр ярив. За 5-ыг одоо дараа нь ярив. Эхлээд ойлоо нэг таны мэдэх үед ойлголтууд аваад тий. За буцаан олголт уу урамшуул. Энэ бол цэвэр урамшууллын систем байхгүй. Та миний баримтуудыг авч очиод өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд тэрнийхээ төлөө 2% авчиж болно. Тэр та өөрөө төлсөн татварынхаа буцаан олголтыг авч байгаа зүйл биш байхгүй. Өөрөөр хэлбэл 70 эдийн засагт байгаа энэ нөтийн баримтуудыг цуглуулад бүртгүүлж ил болгосныхаа төлөө авч байгаа урамшуул гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр нөтийн системийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ийм урамшуул систем байхгүй. Тэр нэг талдаа энэ татварын буцаан олголт огт биш.
бас нэг далд байгаа эдийн засгийг ил болгохын тулд маш том хөшөөрөг байгаа байна шүү дээ. Маш том хөшөөрөг байхгүй. Өөр хүний имийг оруулж ирээд тэр нөгөө нөхцөл байдал нэг. Энэ нөөц дээр алдсан нэг алдаа нь энэ бүртгүүлэлт дээр ерөөсөө бүрэн гүйцэд хийж чадахгүй байна. Зах руу яваад ороход эсвэл одоо хувийн аж ахуйн нэгж дээр яваад нөөцтэй үнэ тэд нөөтгөө үнэ тэд гэдэг юм. За тийм. Тэгэхээр одоо хоёул хөгжүүлэлт ярьж байна. Хөгжүүлэлт ярьж байна. За одоо хоёул тэр ингээд тэр энэ бол өөр урамшууллын систем. Суглаа бол бас нэг урамшууллын систем. Суглааг бид нар нэг удаа ингээд баахан моолуулж байгаа л 22-ны 5 сард бид нар зогсоосон тий. Тэгээ 9 сар хүртэл ингээд 4 сар зогсоосон. Бид нар 30% алдсан бүртгүүлжүүлэлтээ. Энэ одоо суглаагаар одоо нөөт төлсөн хүмүүсийн нөөтийн орлогыг буцааж олгоод байгаа юм биш. Бид нар урсгал зардлаасаа мөн л урамшуулж байгаа систем баггүй. Энэ өөрөөр баг байдаг. 25-аас 27 тэрбум төгрөгийн зардал гардаг гэсэн үг. Энэ систем маань өөрөө ямар их үр дүнтэй энэ одоо нөөтийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Бүртгэлийг нэмэгдүүлж байна. За одоо таны саяныхаа яриа нөгөө тэгэхээр одоо дэлгүүр дээр яваад очих. Тэгээ бүр заримдаа бүр ингээд том дэлгүүр дээр яваад очих. Бүр том зураг тавхад хүртэл. За нөт авах уу гэдэг. За энэ одоо бид нар хөгжүүлэлт өшөө цагаад цаана орон зай байна гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө 69 дээр ирсэн байгаа чинь ирлүү очихын тулд тэнд үлдсэн байгаа орон зай маань энэ байхгүй. Тэгэхээр одоо энийг бид цаашаа сайжруулахын тулд хийж байгаа системүүд байна. Бид нар гайлаар орж иж байгаа гайлын нөөтийг дотоодын нөөттэйг маш сайн уялдуулж шууд системээ холбож байгаа. Одоо нэг 70-80% холболттой явж байна. 100% холболттой болоод ирэхээр энэ эрсдэл бол эрс багасна. Эрс багасна. За дээрэс нь яг одоо жижиг худалдаачид ялангуяа одоо малчид ч гэдэм үү түүхийд бэлтгэж өгч байгаа одоо зах дээр худалдаа хийж байгаа ч гэдэм үү өөргөө худалдаа хийж. За эдгээр одоо иргэдийг одоо эдийн засгийн болон татврын эрсдэлгүй орчин руу одоо авчихын тулд энэ нөөтийн систем рүү оруулж ирэх хэрэгтэй. Заавал нөөт төлөвч болох албагүй. Нөөтийн систем рүү албар одоо хялбар амар оруулах тэр системүүдийг бид эрхлээс бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Эрхлэлийн 24 оны төсвөр одоо татврын одоо бид нар баган тооёж ин тооноос чи гадна эн чин дагсан эн чин маш олон хууль. Тэн дотор чин бас татврын бодлого, төсвийн бодлогууд их юм явж байгаа. За ийм өнөөдөр бид нөөцийн системтэй амьдралтай болж иржээ. За тэгвэл эн чин өөрөө маш том тогтолцоо байгааз. Тийм байна. Маш том тогтолцоо. Энэ татврын хуулиуд хэдэн удаа цаанаас бага боловч өмнө нь 98 25 жил гэхээр 98 он байх шиг байна. 90 за 90 эдэн оноос 25 жил нөөт явж ирсэн юм. Тэгэхээр 15 оноос хойш за иргэд яг энэ нөөт гэдэг зүйлтэй харилцаж ирсэн нь бол 2015 оноос хойш шүү дээ. Тэрнээс өмнө миний авсан цаас, миний авсан одоо бараа бүтээгдэхүүн нөөт нь шингээ явж исэн гэсэн үг. Явж исэн гэсэн үг. Гэхдээ маш бага байхгүй. 45-аас бага ерөн 20-30% амралттай ингэж явж ирсэн гэсэн үг. Бараг мэдрэгддэг байсан гэсэн өөрөөр хэлбэл далд эдийн засгийн бүртгэлгүй эдийн засгийн тэр хэмжээгээр маш их байна гэсэн үг. Тэр хэмжээгээр улстай бүртгэлгүй маш том эдийн засаг бизнес. Одоо ингэ төрийн суурь тэнд сул явж байсан. 5 болгоод нөгөө урамшуул. За одоо буцаа болгоод биш урамшуул шүү. Урамшуулыг нь 2-оос 5 болгоод ингээ 30% нэмчлээ. Ямар эрсдэл үүсгэх. Тийм. За тэр хоёул ингэж энэ дөрөв төсвийн бодлогын гажуудал үүснэ. Төсвийн бодлогын гажуудалж үүснэ. Төсвийн одоо төсөв төсвөлөх сөрөг нөлөөллөж огцсон одоо эрсдэл үүсгэнэ. За эхлээд хоёул бодлогын ийм алдаа үүсгэхийг нэрээ. За төсөв бол өөрөө хэрвээ тийм орон зай байхгүй л доо. Хэрвээ орон зайг одоо бүр хүчээр гаргаад тийм үү? Алдагдлаа нэмээд за бусад одоо макро параметруудаа бүр одоо орхив. За ингээд одоо нэм. За ингээд 2 хүн 400 төгрөг байх юм бол нэмэлт 3% чинь 600 төгрөг болно да тийм ээ. Энэ 600 төгрөгийг алдагдал нэмж бий болгоно. Нөгөө таны ярьжсэн алдагдлыг нэмжиж бий болгоно. Өөрөөр бид нар одоо байгаа энэ төлөвлөсөн урсгал зардлаа танлаа гэхэд төрийн үйл ажиллагаа доголдох хэмжээнд ирнэ. Төлөвлөсөн байгаа энэ хөрөнгө оруулалтуудаа одоо энэ хэмжээгээр зогсоолоо гэхэд шинэ хөрөнгө оруулалтууд бүгд байхгүй л гэсэн үг. Ийм хэмжээний дүн байхгүй энэ дүн чинь өөрөө. За тэгээд хамгийн гол одоо бодлогын эрсдэл үүсэх маань ийм юм байна. Хэрвээ төсвүүдээр ийм орон зай гаргалаа гэхэд энийг бид нар өөр суугаар ард иргэд рүү компенсац болгож оруулах хэрэгтэй. Өөр сууг гэдэг нь юунаас хэлж байна гэхээр хараа ийм татвар төлөгч одоо нөөт төлөгч нийт иргэдийн 10% нь нийт нөөтийн орлогын 60%-ыг бүрдүүлдэг. 10% зэрэг өндөр хэрэглээд өндөр орлоготой иргэд маань нийт нөөтийн орлогын 60% бүрдүүлдэг байхгүй юу? 60% төлдөг гэсэн үг. За. Энэ хүмүүсийн буруу байхгүй л да нөгөө баялаг бүтээлдэг
нөгөө одоо ингэж байгаа улсууд маань л одоо өндөр хэрэглээтэй өндөр нөөцлөх нь аргагүй тийм. Дэлхийн хөдөлмөрч чинь тэрийг олж Тэр л одоо олж байгаа гэсэн. За тэгвэл 50% эргүүл төлнө гэхэд энэ хэдмэнд эргүүлэл тэрлүү тийшээ очно л гэсэн. Ийм үргэлжлэн зарлага тийм төсөв хэрвээ боломж байгаа юм бол өнөөдөр бид одоо төсвийн компенсац төсвийн тусламж үзүүлэх зорилттой бүлэг цаана чинь өшөө тэрнээс олов 90% нь байж штэ. Тэрлүүгээ чиглэсэн өөр төсвийн бид нар сувгууд олж арах хэрэгтэй бодлогын хувьд. Тэ? Тэтгэврт хэмжээ нэмж болно. Эсвэл бүр дахиад цалингийн нэмж болно шүү дээ. Төсвийн орон зай байгаль юм бол эсвэл хүүхдийн мөнгөний нэмдэг ч юм. Тэрнээс татвараараа оролдож татврын сувгаар буцааж компенсац хийх нь өөрөө татврын бодлого биш байхгүй. Нөөтөөр оролцсон улс орны жишээ. Нөөтөөр оролцсон гандаа муу гэдэг шүү. За нэг тийм за хоёрдугаар одоо эн чинь өөрөө маш том татврын тогтолцоо. Ингээд олон жил хөгжөөд яваад ирсэн маш том тогтолцоо бий болцсон байна. Төсвийн орлого бүрдүүлэлтэн дотор маш том байр суурь эзэлсэн байна. Тогтвортой бөгөөд жил болгон өснө нэмэгддэг ийм орлого шүү. Ийм орлого гэсэн. Энэ дотроо бид нар буцаагаад бодлогыг өөрчлөх юм ямар нэг одоо замдгууд ямар судалгаа байгааг би мэдэхгүй байна. Би одоо яг одоо мэрэгжлийн яамныг толгоолж байгаа хүний хувьд татврын бодлогыг тодорхойлж одоо толгоолж байгаа хүний хувьд одоо би болж хараагүй л байна. Мэргэжлийн яамыг толгоолж байгаа хүний хувьд засгийн газрын хувьд энэ хүлээмж зөвшөөрөх юм уу? Сайдын хувьд, яамны хувьд бидний судалгаа юм байна. Орон одоо нэмэг одоо энэ урамшууллыг нэмэх төсвийн орон зайны юм байна. Ийм нөлөөллүүд гарах юм байна. Гэт ийм судалгаанууд дээр ирээгүй л да би айлаавг одоо хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Би сая үндсэн үйл шалтгааныг хэллээ тийм ээ. Төсвийн одоо ард иргэд рүүгээ чиглэсэн одоо өрхийн орлогыг дэмжиж гэж бол энэ айгүй буруу сүгээр дэмжиж байна. Татвартай уялдуу татврын урамшууллаар дамжуулж энийг энэ дэмжих нь иргэдэд дэмжих биш, жиг дэмжих биш, харин ч одоо яг одоо өндөр орлоготой хэсгэд дэмжсэн л ийм бодлого болж өөр. Бүртгэлийн юм бүртгэл нэмэгдэн тэгээд эргээд төсөвт орж ирэх. Үгүй бүртгэл нэмэгдэх тал дээр 2% маань өөрөө 2% дээрээс нь сулааны энэ маань өөрөө хангалттай. За дээрээс нь бид хараад зөвхөн энэгээр бүртгэлээ сайжруулах биш өөр олон хөшүүргүүд байна. За сая бид нар ковид үед манай энэ одоо нөөц бүртгэл маш сайжирсан шүү дээ. Тэнд яасан гэж одоо бид 10 их 80-ийн хөтөлбөр дээр 3% өнгөлтөлөл авах гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүгднийг та нар нэг шаардлага тавьсан. Тэр нь та нар нөөц төлөгч байгаарай гэсэн баг. Тэгээд одоо за тэгвэл одоо ямар ч байсан нэг улстай бүртгэлтэй ийм аж ахуйн нэгжүүд байх юм бол хүнд үед улс маань бас тусалт юм байна гэдэг ойлголт авч байна. Ингээ бүртгэл нь энэ рүүгээ орж ирж байна. Ер нь ингээд цаашдаа одоо улсын одоо хөнгөлөлтөө энэ бүх төрлийн хөтөлбөрүүд хамрагдахад одоо нөөц төлөгч байх ёстой гэдэг ийм шаардлагатай байна. За дээрээс нь түрүүний одоо гүрт очиж зураг тавих гэсэн чинь анцун дотроо нөөц тавих нөөтгөө авч ийн гэж бол гайлаар орж иж байгаа мэдүүлэг дотоод мэдүүлэг хоёр нь зөрж ийн гэсэн үг. Энийг л тохируулах хэрэгтэй. Сангийн яам нэг юу яагаад юм шүү. Энийг тохируулсаар яваа. Энийг бид нар сайжруулсаар яваа. Энэ дэр нэг өдрөнд дотор чадахгүй. Энэ дэр маш сайн сайжруулалт хийж байгаа бид ер нь 40 сүүлийн 2 жил шүү. Сүүлийн 3 жил бид нар 45 50 орчмоос 69% дээр ирж байна гэсэн үг. Ойрын хугацаанд бид нар 90% дээр хүрэх ийм зорилттой байна. Тэр татврын хувь хэмжээ болон энэ одоо урамшууллын системээрээ одоо оролдлогоор бид нар өөр арга замаар энийг одоо хөгжүүлэлтээ сайжруулалтаа их бүрэн боломжтой. Таны хэлээд байгаа санаа бол дээрээс нь нийт маст бол чиглэхгүй. Anu 12 бол очно гэсэн үг. Тэгэхээр дээрээс нь энэ одоо татвараараа энэ нөөтөөр оролцсон улс орнууд хамгийн сүүлийн жишээ одоо бид одоосон валютын сан гэхээр л одоо энэ Азийн бүс нутагта Шри-Ланкийн жишээг их ярьдаг. Яг нөөтөөр оролцсон шүү дээ. Нөөтөө оролдоод 15 байж хагаад 8 болгосон. 8 болгоно ч манай хэмжээнд ирсэн байхгүй. Манай хэмжээнд ирээд ингээд төсвийн орлогын тасраад гадаад үр зээлээ төлж чадахгүй дефолт үүсэ. Туултаа зарлаад одоо л усмад сангийн хөтөлбөрт ороод 8-ыг буцаад 15 болгосон. Одоо буцаад 15 болгосон шүү. 10 хэдэн жилийн дотор буцааж 15 болгоод дахиад нэмэх асуудал тэнд яригдчих. Танай ангийнхан тэгээд Монгол Улсын Шри-Ланк болохыг хүсэж байгаа. Тэг би үгүй болов уу гэж бодож байна. Одоо бол энэ нэгэнт өөрөө мөнхийн сэдв болохоор нэг талд нь гаргачих ингээд нэг хилцүүлэг ард олнотоос авчи тэгээд мэдээж одоо төсөв батлах хууль санаачлаг батлах бүх хэрэг нь одоо бид парламент хэсгэлтэй бас парламент дээр л байгаа шүү дээ. Тэгэхээр парламентын гишүүд хүлээн зөвшөөрөл энэ дээр ухаалгаар хандах болоо. Энэ дээр нэг ийм үн чиг бас харж болж байгаа. За төмөр замтай холбоотой гэдэг ч юм уу. Манай бүтлгүү төслүүд.
Төмөр зам жишээлбэл 20 гаруй сая доллар ингээд мухар барьсан юм уу? Тэн дээр хизээ үйл ажиллагааны явах юм бэ гэнэ асуудал байна. Гэтэл энд ингээд төсвүүдээр нэг 600 сая 600 тэрбумтай холбоотой асуудал байгаад. Тэгээ энийг ингээд бид нараа хулгаад алдаж байгаа ингээд нүүрс дээр 40 их 80 тэгэл хөгжлийн банк дээр хийдэлээ. Энэ ингээд бас хийчих болох зүйл юм биш үү? Тэр агуулгаад байна. Хэдүүл ингээд бүтүүцэн болгоныг ингээд төсөв рүү оруулж ирээд төсвөө ингээд бас эргээд нэг арай хийж нэг докторч ирж байгаа юм ингээд бас өдөр сүлмөд байж болохгүй шүү дээ. Тэгээ төсөв нь улмал чамбарах хэрэгтэй, ил тод болох хэрэгтэй. Хамгийн гол нь ил тод байх хэрэгтэй. Ил тод байх юм бол хамгийн найдвартай аудит төрөл олон нийт. Бушин олон нийтэд авчид ил тавиал үзүүлчих хэрэгтэй. Тэгээ тэнд шүүгээд сайхан хянаад болох юм болохгүй нь болж байгааг нь болж байгааг нь гаргаад ирсэн. Тэгээд хэдүүлээ төсөө ингээд жилээр тусмал дээр ил болгоод. Энэ төсөвтөө болон төсөөс гадуур болж чадахгүй юмтайгаа бид нар тэрийг одоо бид сүлэмжил гараа бид нар яаж тэмцэж хичээж энийг өргөжлүүлээд энийг цэглэх хэрэгтэй. Тэгэхгүй энэ фейлц ингээд тэр ураа төсөв дээрээ гаргаад төсөө дахиад дараагийн эрсдлийн бий болгоод төсөвчгүй юучгүй болж идэл болохгүй шүү. Төсөвчгүй юучгүй ч одоо дефолт руу тийм. За нэгтэй холбоотой асуудал. За 22-7 хоногт бол одоо их хурл дээр хийгэлцэгдэх, яригдах хамгийн чухал сэдв болоод байна. Олон нийтийн зүгээс бол энийг бол дэмжиж байгаа. Таныг сая таны өнцгөөс би нийт үр ашиг нь хэдэн хувь руу очих вэ? Шаардлагатай өөр бодлого барих юм шүү гэдгийг жоохон бодож л байна л да юу бол. Тийм. Ер нь тийм л байх хэрэгтэй. Цаашдаа хэрвээ бид төсөвтөр буфер орон зай гарч ирэх юм бол татвар орлогоогоор харин бүрдсэн орлогоо тэр өөр суугаар өөр байдлаар бүтээлч байдлаар гүйцэтгэлээр суурилсан байдлаар юм бүтээмжтэй байдлаар яг зорилттой бүлгэрүүн чиглэх ийм бодлого барих хэрэгтэй. Тэгэхгүй одоо урамшуул гэхэд одоо төснийг нь одоо өндөр орлоготой эргэлээ өндөртэй усуудаа тэр хэсэг рүү өгөх нь бол яг төсвийн бодлого. Тэр бол одоо жишээлбэл манай орны ажилтнууд бол биш шүү дээ. Бас яг гол сэдв бол биш бол. Өндөр орлоготой байх нь боломж. Тэр хүмүүс хийж байгаа бол авах зүйлээ авах ёстой л доо. Санхүүгийн бодлогын хувьд таны хэлдэг байгаа. Ийм ёстой юм байна. Одоо баялаг бүтээгч нэргээ бид нар бол одоо маш сайн дэмжих хэрэгтэй. Тэрнээс энэ татврын урамшуул энэ одоо нөөтөө урамшуулаар биш. Харин бизнесийг боломжийг нь бүрдүүлж хэрэгтэй тий. Татврын орчин нь өөрөө ойлгомжтой, ээлтод, тогтвортой, дэд үтсэн хангалттай. Тийм ээ байшин барих гэж байгаа бол дулаан нь одоо эрчим хүчин хангалттай байж ах хэрэгтэй. Тэрлүү хүрдэг зам нь хангалттай байж ах хэрэгтэй. Нэг сэтгүүлч ингэж асууж ирсэн. 3.4 сая хүний чинь Талан Улаанбаатарт байж байгаа чинь та нар өнгө оруулалт шинэ өнгө оруулалт 70%, 60% орон нутагт байна штэ гэдэг. Ингэж ирсэн. Энэ хөрөнгө оруулалт гэдэг чинь өөрөө одоо хүртээмжтэй жигд байх хөрөнгө оруулалт гэж байна. Эсвэл ач холбогдлоор нэрмэлэг хөрөнгө оруулалт гэж хоёр янзын хөрөнгө оруулалт байна. За жишээ нь одоо нийгмийн чиглэлийн тийм үү? Одоо сургууль байна. Сургууль бол яг хүүхдийн тоогоор цэцэрлэг яг хүүхдийн тоогоорлаа. Тэнд одоо ЕБС-ийн сүүбийн үйлчлэгээ хүртээмжтэй байх хэрэгтэй. Амрын сургалтад бүрэн байх хэрэгтэй. Улаанбаатарт 100 хүүхд бол 100 хүүхд таарсан сургууль, Баялгийн аймагт 100 хүүхд байгуул 100 хүүхд таарсан сургууль явж байгаа хэрэгтэй. Жишээ нь зүйл за дид үтц байна, эрчим хүч байна, одоо зам байна. Улаанбаатарт ийм олон хүн байна гэдэг тэнд одоо Аслагцсан аймагт цөөхөн хүн тийшээ зам барихгүй гэж болохгүй шүү дээ. Яг л ижлэгэн өртөгтөө, ижлэгэн чанартай, ижлэгэн замыг тийш нь барих хэрэгтэй. Эрчим хүчийг тийш хүргэж өгөх бид нар ч үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын бодлого маань өөр юм. Тэгэхээр яг нөгөө нэг өндөр хэрэглээтэй баялаг бүтээж байгаа улсуудыг бид нар энэ боломжуудаар нэмжих хэрэгтэй. Одоо шинэ сэргэлтийн 6 бодлого байна тийм үү? Энд чинь бол экспорт хийх боломжийг нь одоо бомтын сэргэлтээр хангаж өгч байна. Бизнесийг ажил төрийн эрхлэх боломжийг нь одоо эрчим хүчнэрээ хангаж өгч байна. Эрчим хүчээрээ одоо бүх салбаруудад одоо тэлэх боломжуудыг яадаг хийж өгч байна. Одоо би ойлоо дээр эрчим хүчтэй жоохон төвлөрөө яриа тий. Эрчим хүчний бас аймагуудад 1.1 их найт төгрөгийн хойдон хамгийн түүхэндээ 30 замаар Монгол улсын мөрөнгө өсвөл хамгийн том бүтээн байгуулалтын ажил эрхжил хийгдэнэ. За яг тэгэхээр эрчим хүч маань өөрөө бид нэг төсөл дор ажил 50 сая доллар 90 сая доллараас ингэ явдаг. Сургууль цэцэрлэгийг бол бид бариас урчлаа тийм ээ өстой. Баруун солог л бариас урчлаа шүү дээ. Орон нутгийн төсвөрөөж бариас урчлаа. Тэгэхээр эдгээр эрчим хүчний төсвүүдээр бид дандаа газар засламжаар хийж төсвийн ачааллыг олон жил жигд тавьж өгөхгүй болохгүй. За ингээд хойдон ямар төсвүүд эхлэх вэ? За 10 аймаг дээр Солонгос Экзим банкар одоо тулааны станцууд дуусаад үргэлжлээд
одоо ингэ явах хойд. За тэгвэл дэд үтс 2 дугаар хэлхийн холболтууд нь байхгүй байна. За бүх холболтуудыг эргэжил хийн. Тэр энэ 10 аймаг дээр одоо орон сууц барих, тэнд одоо ипотекийн зээл одоо маш сайн гарна. Орон сууцуулах, орон нутгийн дэс эргэлтийн бодлого дээр энэ аягүй сайн нийцнэ. За дээрэс нь одоо цахилгаан дамжуулах агаарын шилжээ болон далд шилжээ энэ маш олон юм шинэ одоо системүүдийг одоо нэмж барина. За шинэ станц гэх юм бол одоо дорнотын цахилгаан станцыг бид дуусгана. Дорнотын цахилгаан станц дуусгах. Ирчил дуусахгүй бол одоо бүр хятадын талаас санхүүжилтээ зогсоох гэдэг бүр баларч шээ. Одоо хятад ч нөө нүүрсний цахилгаан станцууд 1 сарын 1-ээс бүх санхүүжилтээ зогсоож байгаа. Бидний сандаргаад за танах яг эхэлсэн төсөл учраас засгийн газрын баталгаа нэмж гаргах юм бол үлдсэн мөнгөн дээрээ төгөл санхүүжилтээ өгнө гэж одоо бид нар гаргаад авахаас өрөхгүй. Энийг дараах шинэ бодлогоо зарлаад 3 жил болчихлоо шүү дээ. Тий. За тэгээд одоо тэгээд нөө бусад доошоо ингээд зарлаж байгаа байхгүй юу. За энэ байна. За дээрэс нь бид нар одоо хамгийн тулгымцсан асуудал бол Улаанбаатар туурд удаа цахилгаан станц өргөдөл байна. Нэг хэрэгжил бид нар Орос улбаны устаа эцэлд өгч чадах юм бол энэ эхлэн одоо Эрдэнэ мөрөнд усны цахилгаан станц эхлэн. За Эрдэнэс 5-7 цахилгаан станц энэ бас хэрэгжил эхлэн. За мөн хэд хэдэн төслүүд өөрсдөө хажуудаа жижиг станцуудтай. За манай Дорноговын одоо нефтийн үйлдвэрийн үйлдвэрийн ч өөр станцтайш тэрний хэрэгжил эхлэх юм байна. 90 сая долларын одоо өргөн гурвалтын санхүүжилттэй ийм станцын төсөл эхэлнэ. Ингээд эхлээд энэ одоо төслүүд эхлээд бид одоо өснө гэж хэрэгцээгээ бас хангахгүй. Заасан захаал одоо хөсрүүд хэрэгтэй. Дээрээс нь бид одоо эрчим хүчнийхээ нүүрснээс одоо сэрэгт эрчим хүч болон бусад одоо газ ч гэдэм бусад эрчим хүч рүү шилжих замаагд одоо уран админ цахилгаан станц ч юм уу ийм төслүүд бодлогоо одооноос бодож дунд урт хугацаанд 10 жилийн дараа бүрэн шилжчихсэн баг. 15 жилийн дараа ямар ч эрсдэлгүй болцсон баг. Энэ юмудаа бид одооноос хэлэх хэрэгтэй байхгүй. Энэ бүх юмнууд өөрсдөө тодорхой байж нөө баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, аж үйлдвэр эрхлэгч улсууд бид нар итгэл өгнө. Төлөвлөлтөнд нь одоо ойлгомжтой тодорхой болгож өгнө. Дэмжих бодлого нь өөр байхгүй. Тэрнээс биш тэр хүмүүсийн эцсийн зорилго бол тэр одоо нөтийнхаа буцаа олголтыг 2-ыг 3 болгож яваад та санал асуулгаар тэр өндөр хэрэглээд уусаас судалгаа үзэрдэж байгаа. 170 гаруй улсаас манайх шиг баг нөт төлдөг буцаад нөт авдаг газар байдгүй юм байна. Манайх шиг урамшуулад өгдөг газар байдгүй юм байна. Тэгээд манайх нөтөрөө оролцсон нэг улс дампуурсан юм байна. За сонирхолтой. 2024 оны төсөвдөр та нэг ерөнхий 1-ээс 10 оноо өгвөл ер нь та засгийн газар сангийн яам ямар оноо өгөхөр байна? 6. За бодож 10 оноо өндөр болох. Бодож яснаас өндөр оноо биш вэ шүү. 10 оноор бид дөх ёстой. Бид дахиад орон зай одоо хийх ёстой зорилгын орон зайнууд бол маш их байгаа. Агтаа бид дундчаасаа бол дэшсэн шүү. За улсын хурлын гишүүн хүн намын дарга Дор чанд 5 оноо өгсөн байна. Эдийн засгч Батцүрэг 4 оноо өгсөн байна. Эдийн засгч Лакшми 3 оноо өгсөн байна. За оюун бодомгээд нээлттэй нэгэн формын зөвлөх 7 намын бүлгийн эдийн засгийн зөвлөх. Намын бүлгийн эдийн засгийн зөвлөх. За тэг оноо өгсөн байна. Таны оноо 6. Ерөнхийдөө айл улсын байцаагч байсан гэсэн. Сансныг ботход та бас төсөлтөө Тэднээс өндөр байх шүү. төсөлтөө гайгүй үнэлгээ өгч ийн гэж харлаа. За баярлалаа. Тэгээд маш олон ярих сэдвүүд байна. Дараагийн хугацаанд таны хэлснээр 1 сард 23 оны төсвийн гүйцэтгэлийг ерөнхий нэг харж үнэлтээ өгөхийг хичээе. Лагын тоо хөтөлбөрийн одоо зочин болж ирсэн танд дахин талархснаа илэрхийлье. За үзэгчдээ лагын тоо хөтөлбөр энэ удаагийнхаа дугаард Монгол Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Булдын Жавхлантай төсөвтэй холбоотой асуудал, энэ 7 хоногоос олон нийтийн анхааралд ороод буй нөөцтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Баярлалаа. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг нэгэн ч нэр өгшөхгүй. Төрлөө орхидмаар төшөв рүү орхидмаар болсоо байж ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.